Hello guys. Welcome back to Yurisu channel. За тэгэхээр та бүхэнтэйгээ Blue-Lock manga spoiler Neogos лигийн хамгийн сүүлийн бичлэг буюу Францын PXG болон манай Bastard München Герман залуус тоглоход бэлэн боллоо. За энэ хүү тоглолтыг болохоор нөгөө нэг BLTV буюу BL чамар сони юм да. Гэхдээ яг BLTV-гээр дэлхийд даяар олон хүмүүс үзчихдэг л да. Яг тэрхүү тоглолт эхэлж байх үеэр энэ хүү Японы хөлбөмбөгийн тэргүү энэ FIFA дээр ирэнгүүтээ нилээн багталтай царайтай ярьж байна. Та нарын цамцыг харж байгаа бол энэ цамц дээрээ дүүрэн BLTV-гээ бичсэн байгаа. За манайх өстэй 100 сая дагагчаас илүү давлаа. Энэ бол дэлхийд дээр хамгийн их одоо тэгээ сонирхогчтой спорт боллоо Blue-Lock нь. Тиймээс FIFA-гийн ерөнхийлөгчөө надад дараагийн Under 20-ыг зохион байгуулах эрхийг өгөөч. Би бол одоо өстэй янзын санаанууд байна л гэж одоо попорч гарна л да энэ дүр. Нэгтэл нөгөө ерөнхийлөгч нь айгүй бараан царайтай хүн байх өгөөд тэгэл доош харж ирсэн аа. Хэрвээ наач бидэнд ашигтай бол би тийм. Тэгэл болоо. Яг иймэрхүү л хэдүү гэлдэг. За яг тэрхүүгээр бид нэр Blue-Lock-ийн эмчийн өрөөнд ирцгээдэг л дээ. За тэгэхээр булчингийн мас биеийн галдбар тэнхээ гэд бүхий л зүйл нойл ноётой нилээн төстэй болж ирж шүү гэхтэн. Жимпажи байдгалны гомин гэдэг өө чи туршилтын туулаа гэдгээ битгий мартаарай. Бид нар одоо хамгийн шилдэг хөл мөчийг бүтээх гэж байгаа штэ гэж сануулдаг. Тэрхүү цаанах нэг одоо энэ одоо хөлдөөдөг төхөөрөмж юм уу юу энэ дотор бол Kunigami байдаг л да. Тэгэл Жимпажи хэлж байна шүү. Kunigami чи өөрийнхөө эгог авчаа. Зүгээр л толгоогоо хоосол. Яг л Kung Fu Panda-гийн үгүй мастер хэлдэг шиг те. You will always be my. За Kunigami ч нэлээдгүй бараандуу цайраа гаргацсан заа л гэж байна. За тэгэхээр тоглолт эхлэх төгчээ. Одоо Германы хувцаалах өрөөнд нойл наваа гарааны тактикийг ярьж яадаг. За тэгэхээр бид өнөөдөр 4-4-2 гэсэн гараагаар тоглоно. Би одоо айгүй их идэвхтэй сэлгээ оруулах учраа одоо сандал дээр сууж байгаа хүн болгон бэлэн байдал байгаарэ гэж хэлдэг. Мэдээж нойл нөгөө алдар төгөөдөө хэлнэ л дээ. Би бол ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлснээр манай залуус талбайдаа гарч байгаа юм л да. Яг л нэг дайнд юм уу зодоонд явж байгаа сэргүүд айтайл урагшаага алхаж байна манайд. Исагийн маань тэгэл яг тэрхүү коридороор алхаж байхдаа боддог байхгүй юу? Өнөөдрийн ганц зорилго бол ялах. Өөрийгөө өгөөш болгоод гол оруулсан ч хамаагүй ялах хэрэгтэй гэж боддог. За мэдээж ялна гэж бодохын зэрэгцээ өөрийгөө хамгийн шилдэг хөл мөчн болно гэдэг итгэл найдвар нь тасраагүй байгаа. За тэгснээр талбайдаа гараад ирвэ. Мэдээж PXG-ийн залуус ягаад ч юм бэ төрүүл гарч ирээд нэг амарлаа царайтайгараа түлээж идэг л да. Харин тийм ээ эднэр зүгээр юугээл гарч ирээл зүгээр хөлбөмбөг тоглоод ялаал ялагдаад гэлхэвдээ. Мэдээж нэг муулна. Энэхүү муулалтаа шидоогоор хэлдэг л дээ. Шууд Kaiser руу агсраал аавна. Хөөе цэнхэр үстэй. Хэрвээ би чамайг давчихвал би алдартай болно үстэй ухааны яриад байна. За харин нөгөө талд Исаги болохоор Ринтэй яриад гэж очичээ. Яриач гэжтэй одоо тэгэл нэг муулаас алдсан шүү дээ. Би мэдж байгаа аахгүй юу? Би мэдж байгаа. Өө Рин хоёулаа одоо энэ тоглолтоор хин дэлхийн номер 1 болохоо үзчихъя гэж Исаги хэлдэг. Рин тэгсэн чинь нэлээдгүй бадрангуй царайгаар Исаги руу харснаа. Дэлхийн номер 1 чи юу яриад байгаа? Надаа чи огтхон чамаагүй. Би зүгээр чамайг ялж байхад болно гэж Исаги руу муухай харснаар одоо Blue-Lock-ийн 10 дугаар гейм буюу PXG-ийн эсрэг Bastard München тоглолт эхэлдэг. PXG-ийн талаас болохоор Рин Шидо 2-ыг цогтно гаргасан байдаг л да. Уг нь өмнөх тоглолтуудыг үзэхэд бол энэ хоёрыг тусад нь салгаж арангуудаа сэлгээгээр ингээд солиод байсан да. Энэ удаа болохоор шууд л гарааны 11-т хоёулаа гараад ирж. За ерөөдөө энэ PXG гэдэг баг шууд л бүхий л хүчээ тэ нэгэн дор ашиглахад шийдсэн байдаг л да. За ингэснээр шүгэл үлээж Bastard München талаас бөмбөг гарнаа. Бид бүхний мэдхээр нээсээ шууд л Kaiser руу дамжуулж Kaiser болохоор шууд л Шидотой бөмбөгний төлөө тэмцэлд ордог. Kaiser гэхдээ өөр дээрээ нэх удаан бөмбөгийг байлгахыг хүссэнгүй. Нээс рүү дамжуулж нээсээс Kaiser руу буцааснаар Шидог амархан даваад гарчдаг. Гэхдээ энэ тим ч амархан байсангүй. Тэдний дундуур Карасу Табито юу нэг хэрэг шиг нөхөр орж ирэнгүүтээ бөмбөгийг таслаад аваа явчихна. Карасу ч гэсэн тэрхүү бөмбөгөө цаашаагаа дамжуулах гэтэл нэг л улаан бух шиг амтан орж ирэнгүүтээ бөмбөгийн тасалдаг нь Kunigami байдаг. Тэрхүү бөмбөг дундаасаа агаарлаа шидэгдэх ба тэр бөмбөгний төлөө нэлээдгүй тэмцэл болно. Бөмбөгний төлөөх урт удаан тэмцлийн дараа энэхүү бөмбөг Нанасыг их залуудаар ирэх бөгөөд Нанасаа өөрийнхөө бөмбөгийг ямар ч хэрэгэлзээгүй Рин руу явуулдаг л да. Гэхдээ тийм ч амархаар Рин дээр ирцэнгүй. Манай Исагийн урдуур нь орж бөмбөгийг бүргэнгүүтээ бөмбөг хажуугийн шугамаар гарчдаг. За яг тэрхүү яар болохоор Исаги маань ойлгодог хэвгүй юу? Яг энэ PXG гэдэг багт Рин дээр суурилсан нэг довтлооны систем, Шидо дээр суурилсан нэг довтлооны систем байгаа. Уг нь энэ хоёр довтлооны системийн өдөөс бэлдсэн ч гэсэн одоо хоёулаа зэрэг гараад ирэхээр манай Исаги яахаа ойлгодгүй л дээ. Дүүнд ерөөдөө бол ямар төвшин гэдэг нь мэддэхгүй нэг тийм сүүлийн босстой тулж байгаа юм шиг л санагдана. За яг тэрхүүгээр PXG бөмбөгийн тоглолтод оролцуулнаа. Bastard München зүгээс л байлдаа ерөөсөө зай завсар өгөхгүй нилээдгүй шахсан байдалтай тоглодог. Исаги болохоор энэ бужигнсан юм дундаас анзаарч эхэлж байгаа байхгүй юу? Айл нь ингээд хоёр өөр довтлооны системтэй байхад те ягаад ч юм бэ урагшаа хөдлөхгүй байгаа. Эднийг одоо хөдлөх нэг тийм хөдөлгөх хүч хэрэгтэй.
За бараг та бүхний мэдж байгаагаар одоо энэ те айлын хор отгогч төвийн тоглогч буюу Чарлз байгаа л та. Ерөнхийдөө бол энэ Чарлз бөмбөг ирсэн үед айлын энэ PXG-ийн давталгааны систем бүр шал өөр төвсөнд очдог бөгөөд ерөнхийдөө бол айгүй амархан болгож өгч чаддаг гэх юм уу. Мэдээж энэ залууг бастард мөнгөийг мэдж байгаа. Түүнийг хаах гэж Райчи очдог. Яг тэрхүү Райчи бөмбөг рүүгөө Чарлз руу харсан байдаг л да. Тэрхүү таймингийн Чарлз бүр айгүй сайн мэдчихэдэг. За ерөнхийдөө энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ айлын Чарлз хүртэл энэ манай Исагигийн ашигладаг мета үешнийг ашиглаж чаддаг байх нэ. Райчигийн бөмбөг рүүгээ харж явах таймингийг ашиглангуудаа айгүй амархан ардуур нь гараад явчихна. Яг тэрхүү Чарлз сул гарсан мөчийг нь ашиглан багийнх нь үнэн Чарлз руу бөмбөгөө явуулнаа. Мэдээж энэ бүхнийг манай Исаги уншсан байж таардаг л та. Чарлз хоёр иржсэн бөмбөгийг амархан таслаа гаргачихна. Тэгэл нөгөө Чарлз нь гайхах юм чинь те. Хөөх чи ч гэсэн надтай адилхан нүдэ харддаг юм уу гэж манай Исагаар өнө хідэн үг хайдгийн. Энэ Чарлз болохоор өөрөө тийм биеийн хүчээрээс ерөөсөө тийм тактикаар тоглодог тоглогч юм байна л да. Тэгээ хоёул энэ тоглолтын дээр хин илүү тактик ажиллахаа үзье гэж ирнэ. Одоо Исаги тулаан дуудаж байгаа юм байлээ. За манай хоёрынд буу олж авах хоёр бөмбөг бастард мөнхний залуусаар дамжин Кайзерийн хөлд очсон байдаг л да. Та нар ерөөхдөө анзаарж байгаа бол Исаги маань түрүүнээс хойш тэр хамгаалах тал дээр нэлээд чухалчилж үзээд байгаа. Энэ боломжийг болохоор одоо Нес Кайзераар ашиглахаар шийдсэн байдаг л да. За мэдээж олон жил цуг тоглож ирсэн те айгүй амархан нөгөө нэг дамжуулалтаа хийгээд урагшаа гарч ирнэ. Кайзерыг хамгаалах гэж өөдөөс нь 3 хамгаалагч туулж гарч ирсэн ч гэсэн Кайзерт нэх юм болоог юм шиг урагшаага гүгээд байдаг. За Кайзер бол дотроо бодож байгаа шүү дээ. Арай ч үгэж хоёрын дараа шууд тэр хаалганы булан руу цохино гэж бодсон урагшаага гүгээд яг л хэлснийхэн дагуу үйл явц болдгийн. За Кайзер импакт орох нүг юу гэж бодож итэл тэрхүү доороос бөмбөгийн артлаас нь рин таслаад очино л да. Тэгэл Кайзер руу асаад үгэж байгаа чи бол юу ч биш аа. За рин Кайзерыг ихвэж тавьснараа PXG-ийн сөрөг дуудлаханд орноо. Ринийг зогсоох гэж Кунигами, Райчи, Нес оролдох боловч аль нь ч барж дийлэхгүй зүгээр л чигээрээ гараа гүйцдэг. Ринийг ганцаараа яваад байгаад нь багийнх нь бас араас нь дууддаг л да. Нааша өгөөрэй гэж Чарлз хэлж гин. Араас нэг Япон Тогимицугээ залуу хэлж гин. Гэхдээ тэр дундаас яг Рины гар хөл болчих нэг залуу байдаг нь болохоор энэ Нанасаа нээж ирэх байхгүй юу? Намайг ашигла гэж Ринд хэлнэ. За яагаад энэ Нанасаа Ринтэй ойрхон байгаад байна гэвэл өөрөө бол ерөөсөө тийм довтлогч болох тийм мундаг чадвартай бол биш. Гэхдээ ингээ Рины гар хөл болж байгаад энэ Нео Эгослихтэй үлдмээр байна. Цаашаа Бүлүлоко үргэлжлүүлмээр байна гэсэн хүсэл нь болохоор Рины одоо юу гэмэр чимдээ баг боол болох хүслийн төрүүлсэн байдаг гэх юм уу? Рин ч гэсэн түүнийг нь хүлээж авдаг л да. Гэхдээ чи энгийн үнээс 3 дахин илүү бэлтгэл хийн шүү гэж зөвшөөрдөг. За инхүү бид тоглолтондоо босож ирэхэд Рин бөмбөгөө шууд нөгөө Нанасаа гэдэг залуу руу дамжуулнаа. Ерөнхийдөө итгэлцэл үүссэ гэсэн. Бөмбөгийг дагаж хоёр хамгаалагч ирэх үед Нанасаа арай ч үгэж урд байгаа Рин рүүгээ бөмбөгөө дамжуулж чаддیں۔ Рин шууд л бөмбөгийг авангуудаа чи чинь бас ашигтай л байсан юм байж тэ гэж шууд цохих гэж үзнэ. Тэрхүү цохилтын урдуур Кайзер үсрээд ороод ирнэ л дээ. Кайзер руу Рин анхаарлаа хандуулж авах үеэр Исаги ч гэсэн зүүн талаар нь орж ирэнгүүтээ бөмбөгийг авах гэж үздэг юм. Гэхдээ энэ бүхэн Рины тооцоололд багтсан байжээ. Исагиг ерөнхийдөө хүлээж исэн гэх юм уу? Зүгээр л яг энэ Исагигийн хажууд өөрийнхөө номер 1 болохыг одоо харуулах гэж шууд ингээд Кайзерийн дээгүүр давж үсрээд Исагигийн доогоор ингээд бөмбөгөө цогтгий. Дэрхүү бөмбөг гол орчуу гэсэн чинь үгүй ээ. Түүнийг Хиори хаасан байдаг. Мэдээж манай нэг одоо мета вишнтэй хүн. Бөмбөг шууд дээшээ тэнгэрлээ цөлөгддөг л дөө. Тэр яар манай Исаги бодож байгаа юм ч те. Хиори болохоор Исагиг энэ Ринд ялагдана гэдгийг мэдэнгүүтээ хоошоо гүйсэн байж таарж байгаа байхгүй юу? Манай Исаги чи Хиори сте янз байна да, гоё байна да гэсэн бодоо зогсож идэл нөгөө нэг хэрэг шиг Карасугийн залууч Хиоригийн урдуур орж ирэнгүүтээ бөмбөгийг авчтий. Тэгэхээр би XG-ийн дахиад нэг цогох боломж гарч ирж байгаа л да. Исаги маань дахиад нөгөө нэг пазлуудаа гаргаж ирэнгүүтээ хаанаас аль болох цохих боломжтой байна вэ гэдгийг тооцоолоод урдуур нь хаах гэж одоо бодцсон зогсож идэг. Тэгтэл ерөөсөө цохихгүй хоошоогоо дамжуулдаг. Яг хаалганы урдуур бөмбөг тоглодод байгаа болохоор хойно байгаа хүнийг хинч анзаарахгүй гэж одоо энэ Жулиан Локи буюу одоо Эмбапе юм да. Гэхдээ яг энэ нөхөр ингэж яриа байж байгаа байхгүй юу? Манай бастард мөнхөд мартаж орхисон нэг лайтай нөхөр байгаа л та. Тэр нь болохоор энэ Чарлз штэ. Манай эдийн бүр хөлсөн сувж байгаа юм чинь те. За одоо энэ яана шууд цохих нүг уу гэж амар царай гаргацсан гэж байж идэл. Дамжуулалт шууд Ринийг чиглэсэн байдаг л да. Хамаг тоглогчийн голоор гарангуудаа. Тэрхүү бөмбөг Рин дээр ирэх нүг юу гэж байж байтал Рины толгой дээгүүр өнгөрөнгүүтээ тэрхүү бөмбөг шийдо дээр очсон байдаг л да. Ерөнхийдөө л энэ бөмбөгний даллийсэн байдал тэгээд энэ 30 метрийн зайнаас тогтж байгаа байдал нь болохоор үнэхээр амар дамжуулт гэдэг нь тодорхой. Нөгөө шийдон хүртэл араас нь ирж байгаа дамжуултыг юусаа хараагүй бөмбөгөөч харахгүй урагшаа гүйж яадаг байхгүй юу? Хэрвээ та нар санаж байгаа бол манай бастард мөнхний одоо залуу соёо Исаги Хиори хоёр маань ингээд нэгэн рүүгээ харахгүй дамжуулт хийж байгаа хамгийн сүүлд гол оруулдаг да. Яг тэрнтэй адилхан зүйл л болж байна л да. Тэр бөмбөгний арасын шийдо бүр нисэж гинөө юу болоод байгаа бэ? Яг л урагшаага чиглүүлээд мөргсөн цогцолтой луу муу гарч ирэнгүүтээ тэрхүү цогцолт нь гол болох нь тодорхой.
За ийхүү Ринийг бэлдсэн Чарльз Шидогийн тоглолтын эхний оноо буюу PXG Bastard Mech-ний тоглолтын харьцаа 1-0 болдог. Шидо ч бүр Чарльзаа тэрж аваад энэ PXG-ийн нөхдөд бүр бөөн баяр болно. Шидоч тэгээ Чарльз хэлж байгаа авчтай чи өстө хөтгөр шиг залтай амтан байна гэж Чарльз буцаагаад чи ч гэсэн яргаа өстө ачи амтан байна да. Миний одоо энэ дамжуултыг авч байгаа анхны хүн бол чи байлаа гэдэг. Иргэд бол энэ хоёр энэ дамжуулт гол анхудаа л хийж байгаа юм шиг байлээ. Энэ хоёроос тэгээд лигнийгээ тэрж аваад бүр айгүй баяртай байна. За энэ хөө PXG-ийн дасгалжуулагч Julian Loki болохоор энэ Чарльзийн энэ гайхалтай дамжуулах чадрыг мэддэг өгөөд өдийг хүрлэх бүхэл тоглолтууд дээр хэнийг хамгийн сайн хослуулах вэ гэдгийг ингээд туршилт явуулж ирсэн юм байна л да. За ерөнхийдөө энэ Loki-гийн хэлэх гээд байгаа зүйл болохоор Чарльзыг аль болох хурдан сургаад авчвал чамайг давж чаднаа гэд хажууд байгаа Noel-Novоо-да хандаж хэлээд байгаа байхгүй юу? Noel-Novоо харин өдөс нь юу ч хэлдэггүй л дээ. Яг л амаа түгжээ чив чимээгүй сууж яадаг. Дэрхүү яар манай Райч болохоор айгүй орилж яадаг байхгүй юу? Саний голыг тооцохгүй те. Одоо энэ Рин сая ингээд Исагагийн дээр гарах гэж Исагагийн араас зуурсан байхгүй юу? Энэ хамгаалтын ингээд алдаа болж гинэ гэд. Алиу та нар яасан бэ? Хурдан бичлэгээ үзээч ээ. Ухааны морилоо байж атлаа араас нь Исагийн иргэдээ. За миний хөшөө байлаа. Одоо яах юм бэ? Одоо өнгөрсөө зүгээр хайчхаа гэсэн байдалтай. За иргэдэл энэ талбай дээр бол хамгийн л мундаг эвгүй нөхдүүд нь гараад ирсэн байгаа шүү дээ. Тэр бүхний одоо хөдөлгөөн модлогыг тооцоолох гэж Исагийн мань айгүй их бодол болно. Тэгээд нөгөө нэг хитэн пазлуудаа нийлүүлээ зогсож байтал Хёри түн дээр ирж тусламж гойдог хэвгүй юу? За энэ удаагийн дайсан бол өдийг хүртэл шиг байхгүй нэ. Зүгээр энгийн хөлбөмбөг тоглоод эдрийн өдөөс ялахын аргагүй. Тиймээс ингээд надтай хамтраач ээ гэж Хёри ер нисэг асуудаг. За манай ярч ерөөсөө ингэж ярихын зэрэгцээ бол одоо саяны тоглолтод болсон бүх зүйлийг ингээд дүн шинжилгээ хийж шүү. Яалчгүй саяны айлын оруулсан гол бүр үнэхээр л өндөр төвчний байсан. Тэгэхээр хоёулаа тэр өндөр төвчнийг дав сэтгэжээж бөмбөгөө өөрсдийн болгох ёстой гэж ярилцдаг. Тэгтэл манай хоёрын хажуугаас нэгэн хүн шууд одоо ингээд ярианд орж ирдэг хэвгүй юу? Тэр нь болохоор манай их багш Noel-Novоо байдаг л та. Хёри Исагийн хоёр маань болохоор яг энэ гоолтай адилхан өмнөх тоглолтын сүүлийн гоолыг тэгж хийсэндээ араас нь нэг нь дамжуулаад нөгөө нь харахгүй шууд цохоод гол оруулдаг. Яг тэр тоглолтыг ингээд дөнгөсөө хийж байгаа хэвгүй юу? Доор нэг удаа тим гол хийгээ чадчихсан юм чи одоо үүнээс илүү хийж чадна үсттэй гэж Noel-Novоо манай хоёр тэрнийг одоо ятгаж байгаа хэвгүй юу? Одоо энэ саяны Чарльз болон Шидогийн хийсэн гол чи хоёулаа нэг нэгээ хамтарч тоглож байгаа нэр нь анх удаагийнх штэ. Тэгсэн мөртлөө манай хоёрын бас хийсэн гол ингээ хийсэн. Тэгэхээр Noel чи удахгүй бол одоо ерөөсөө зогсоогчгүй хоёр хүн болно гэж хэлдэг. Тэгэл Noel-Novоо ерөөдөө бол нэг шийдвэр гаргасан нь Kunigami-гаар энэ Шидогийн эрх чөглөөг нь булаалгаад ерөөдөө бол тоглолтод битгий оруулж ирээ гэж тийм тушаал өгдөг. Kunigami ч гэсэн тэрхүү одоо зөвлөгөөгийн дагнаа мэдлээ ирхмээл гэж өнгөрнө. За ийхүү одоо манай их багш Noel-Novоогийн одоо тусламжтайгаар Хёри, Kunigami, Isagi гэсэн одоо 3 хүний бүрэлдэхүүнтэй сөрөг довтлогоо эхлэж байна. За харин нөгөө талд болохоор Рины 2 сугны ус Нанасай Токимицу 2 одоо ерөөсөөс хөлбөс нь гацсан сандарч байгаа байхгүй юу? Ягаад гэвэл энэ хоёрын хувь заяа Рин дээр одоо шийдвэрлэгдэнэ. Тэгтэл нөгөө Шидонович гол хийсэн Рин гол хийгээгүй байдаг те. Ерөнхийдөө сандарсан байдалтай байж байна. Ерөнхийдөө энэ айлын баг ч гэсэн баг дундаа хагаралцсан байгаа байхгүй юу? Одоо та нар энэ зургнаас харуул те. Рин, Шидо, Isagi, Kaiser гэдэг ер нь нэг амирал дөрвөн эвгүй нөхөр энэ зурган дээр харагдаж байгаа. За сөрөг тоглоход орох цаг болжээ. Bastard Mech-ийн мэдээж Kaiser-аас нээс рүү бөмбөг дамжуулснаар гарна. Isagi маань тэгэл баруун шугамаар гүүхийн зэрэгцээ нөгөө талаараа бодож байгаа байхгүй те. Одоо энэ үнэхээр сайн тоглоод байгаа хүмүүсийг илүү дав сэтгэхийн тулд яах ёстой вэ гэсэн бодолтой автаад урагшаага гүйж байдаг. Isagi маань тэрхүү хэд нэг айгүй том зүйлийг ухаардаг л да. Одоо энэ хамгийн сайн тоглолт гэдэг дээр ерөөсөд юм хоёр төрөл байгаа байхгүй юу? Нэг нь болохоор энэ Шидо шиг зөвхөн өөрийнхөө урдл болно тэгээ өөрийнхөө хийх зүйлсийг анхаарал төвлөрөө тоглох. Харин нөгөөт нь болохоор Isagi шиг одоо энэ орчинд болж байгаа бүхий л зүйлийг анзаарангуудаа өөрийнхөө сайн тоглолтыг гаргах. Тэгэл Isagi минь болохоор одоо энэ эгог хоёр төрөл хуваадаг байхгүй юу? Нэг нь болохоор self style ego, нөгөөх нь world style ego. За тэгэхээр энэ self style ego болон world style ego гэдгийг тайлбарлахын тулд ер нь бол их энгийн л дээ. Self style ego гэдэг нь зөвхөн өөртөө үн цэнтэй зүйлсийг хүсдэг нэгэн заяа. Харин нөгөө талд энэ хар зурагтай world style ego гэх нь болохоор дэлхийд үн цэнтэй зүйлийг хүсдэг нэгэн. За тэгэл Isagi маань толгой дотроо энэ өөрийнхөө мэддэг тамирчдыг ингээд хоёр талд ингээд хуваацсан байдаг л да та нар одоо энэ зурган дээрээс хачихгүй дөө одоо нэг нь нэрлээд явах. За ер нь Isagi-гийн толгой дотор болохоор энэ бүгдийг те одоо энэ Rin ямар юм бол Kunigami ямар юм бол гэсэн бодлоор дүүрхийн зэрэгцээ. Хэрвээ одоо эдгээр хүмүүсийг ямархуу тийм стилийн эготой хүмүүс гэдгийг мэдчих юм бол тоглолтын уушхад илүү амар гэж бодохын зэрэгцээ тэгэл урагшаага талбайгаа гүйж байна. За Bastard Mech-ийн нээсэд бөмбөг байгаа. Гэвч түүний хажуугаар энэ цөрөгийн гэж залуу амархан бөмбөгийн таслаад урдуур доогоор нь шургачна. Тэрхүү одоо тасарсан бөмбөгийн амар амархан Хёри өө баярлаа гэсэн шиг урдуур нь орж ирээ авалгүй яах вэ? Ерөнхийдөө бол энэ цөрөгийн өнцгөөс энэ тасарсан бөмбөгийг нь орж ирээд авна гэдгийг тооцоолсон мэтэл санагдана. Харин тэр үед Isagi маань болохоор урагшаа гүйж байна. Одоо Hyory маань дотор бодож байгаа байхгүй юу? Одоо би
Исаги руу бөмбөгөө дамжуулбал нөгөө нэг гол гүйцэтгэх боломжтой. За ер нь бодоод явах шууд бөмбөгөө дамжуулчих гэхэд түүний хөлд байгаа бөмбөгийг Чарлз булаагаад авчина. Зүгээр бөмбөг аваад явчихгүй энэ Хёригийн хазар руу хуруугаараа хүрснэ. Чам ч гэсэн ерөөдөө бол те нөгөө өнөднүүд байдаг юм уу? Одоо тэр мета вишн байдаг юм уу гэчгээд хаашаа гүйлгүй яах вэ? За энэхүү бүр нэг голыг алдан байж олж авсан Бастард юухны бөмбөг эсрэгээрээ PXG-ийн талд шилжлээ. Мэдээж Чарлз ялахыг хүссэн байгаа нь тодорхой. Шууд нөгөө нэг өмнөх тоглолтоо хийхэд бол Шидороо бөмбөгөө дамжуулна. Гэхдээ та бидний санаж угаар Шидогийн те энэ бүгсэн дээр нэг сүүл хавчуулсан нь манай Kunigami байгаа хгүй юу? Шууд бол боди блок хийгээд эхлэх бай нөгөө нэг Шидо ч масгаж байгаа. Чи одоо хин бэ гэхэд те Kunigami амар л цоц моцно гарцсан. Чи юу гэж чулчхар баатар вэ гэж одоо хоорондоо үгээр идэлцэн. Ингэж хэлэнгүүтээ Kunigami болохоор одоо дамжуулалтаар иржсэн бөмбөгийг мөргөнгүүтээ хоошоогоо гаргачихна. Тэгээ чавс өөрөө энэ хажуудалтаа унаад өгж байгаа байхгүй юу? Чарлз марлсан цаанаа гайхацгаа. За ийхүү одоо Чарлзын эсрэг Хёри, Kunigami-гийн эсрэг Шидо гэсэн бөмбөгний тэмцэл гарах нэ. Kunigami-гийн мөргсөн бөмбөг урагшаага явж нээсийн хөлн дээр ирдэг л дээ. Энэ хулгайчаас хөөрхөн азтай бөмбөг аваад байгаамаа. За тэгэл нөгөө нэг Кайзерийн сайн найзууд буюу сайн найзууд нь чичтэй ер нь хоёр сугны ус буюу Бенедикт дээр ирээд буцаагаад Кайзер дээр ирээд те. Кайзер ч гэсэн өөрийгөө мэдэрсэн урагшаага бөмбөг рүүгээ те нүдийнх нь хар марна алга болсон гүйжээтэл. Йоо энийг одоо би бүр яаж гаргах вэ? Нэг хоёр улаас буух шиг юм орж ирж байгаа нь энэ Шидо Kunigami хоёроо гарахгүй энэ хоёрыг харалт одоо юу юм бэ? Тэгээд та нар энэ доор нь байгаа Кайзерийг хардаа. За тэр нэг заван юм дундаас одоо Kunigami бөмбөгөнд хөлөөрөө хурч тэрхүү бөмбөг Райчи дээр ирдэг л дээ. Тэгэл Kunigami ч бүр амар те энэ Шид одоо хийсэн дүүл дээр ялцсан мэд царайлал те ямар секси chance мэс гэдэг нэг болоорой байж тал нөгөө нэг Райчи дээр исэн бөмбөгийн Чарлз авчихсан. За байж гараа тайвшраарай. За болсон guys back to back. За тэгэхээр манай Бастард нэмүүхний залуус дээр ерөөсөө бөмбөг тогтохгүй байгааг та нар харж байгаах. Нөгөө нэг энэ Чарлзгээ залуу шууд сөрөв дотлоход аваа явчихна. Мэдээж энэхүү Чарлзыг давах ганц үүрэгтэй хүн бол манай Хёри байгаа байхгүй юу? Хёригийн хувьд бол ерөөдөө бол одоо хамгийн нарийн ширийн зүйлсийг тооцчээч одоо энэ Чарлзын гараад байгаа те идэвхтэй байдал бүтээл сэтгэхүйгийн давна гэж өөрөө боддог. Хэрвээ та нар ингээл тийм ингээ босс мостэй тоглоом тоглолдог бол те одоо ерөөд бол амар одоо одлоо удаа үгсэн яг тийм сүүлийн босс шиг одоо та нарын зургийг харж байна уу? Одоо яг одоо Хёригийн нүдэнд бол яг л иймэрхүү юм харагдаж байгаа. Гэхдээ ямар л хэцүү даваа те шалгуур байсан маа Хёригийн хувьд сонирхолтой санагдана. Би энэ тоглолтын турш чамайг давах голноо Чарлз гэж Хёри Чарлзын араас хэлдэг. Чарлзыг хаахаар манай Исаги гарч ирдэг л дээ. Гэхдээ Исагигийн хойгоор зурж өнгөрөх хүн бол Рин. Чарлз ч гэсэн өөр Рин үү гэсэн байдалтай бөмбөгөө дамжуулах байгаа юм шиг болонгуудаа Ринийг Исагигийн өгөө шолгонгуудаа Чарлз өөрөө даваа гарчна. Рин болохоор тэрхүү үйлдэл нь айгүй их дууралдаг л да. Ингээл намайг яаж өгөө шолгож чадваа гэсэн байдалтай те доторх эго нь болтолж байгаа штэ. Гэхдээ тийм ч хурдан байсангүй. Манай Хёри уншингуудаа хамгийн урталт нь гараад ирсэн. Тийм ч хурдан биш шүү тэнэгэ гэж хэлдэг. Гэхдээ мэдээж те гэхдээ л гэдэг юм. Гэхдээ яах вэ guys? Энэ угаасаа л Чарлзыг ерөөсөө Хёри давж уншиж чадаагүй байдаг л та. Удаан байна гингүүтээ бөмбөгөө хаа байгаа тэр урд байгаа Шидороо дамжуулна. Гэхдээ guys Шидо дээр манай сүүлэн цаашаа одоо энэ мундаг тоглоод байсан. Тэгэхээр манай Kunigami байгаа. Kunigami иржсэн бөмбөгийн доошогоо цохоод гаргаа явуулчихна. Тэгэл манай эд чинь бас хөөрхий шашиг хөөрхөн Kunigami-гаараа бахархаж байгаа штэ. Исаги маань чи гайхалтай сайберг минь нэг иймэрхүү хайцсан л байж байна. Одоо Исаги маань болохоор Kunigami яагаад ингэж хичээгээд байгааг нь одоо анзаараад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл ингээ Шидогоос өшөөгөө авах хэрэгтэй байна. Дээрээс нь одоо тий өөрийнхөө хамгийн шилдэг одоо тоглолтыг харуулахгүй болохгүй байна. Одоо иймэрхүү бодоод нь Kunigami-г бол одоо тий хамгийн дээд түвшинд одоо тоглоход хүргээд байгаа байхгүй юу? За яг энэхүү бодлууд нь болохоор энэ Kunigami одоо энэ Blue Lock эхэлсэн мөчөөс хойш огтхон ч өөрчлөгдөөгүй байна гэдгийг одоо ер нь Исаги таниулж өгч байгаа байхгүй юу? Одоо өөрийнх нь эго дотор нь болсаар л байгаа. Зүгээр л жоохон тий нэг гаднах төрх болон ааш зан өөрчлөгдсөн төдий гэхдээ эго нь өөрчлөгдөөгүй. За Шидогийн өнцгөөс болохоор энэ Kunigami хажууд нь наалдаад яваад байгаа үнэхээр ядаргаатай санагдаж байгаа шүү дээ. Тэгээ Шидо Kunigami хоёр баг хэрэлдэх нь хоолгой байтгаа ингээд хоорондоо зогсчээд л одоо манай Исаги хажуугаар нь зурж өнгөрдөг байхгүй юу? Тэгээ Исагигийн Kunigami хэлцүүг болохоор хоёлаа энэ тоглолтын дараа явж сайхан стейк идцгээе гэж хэлдэг. Яг л тийм хуучны сайхан цаг шиг. За одоо л та нарын одоо харж байгаагаар Kunigami бүр аль чадхаараа тоглож гин хажууд нь одоо Хёри болохоор аль чадхаараа одоо Чарлзын дээр гарах гэж үзэж гин те бүгд л одоо хамгийн шилдэг гаргаж байгаа. Одоо харин энэ удаад болохоор манай Исагигийн ээлж. За тэгэхээр Kunigami-ийн тасалсан бөмбөг болохоор хоёр залуугийн гол таягдсан нь Карасу Хёри хоёр байдаг л да.
Мэдээж бөмбөг булаад сурснараа Чарлз тэр хоёрын зүг рүү явж байхад түүний араас бол одоо нэгэж ерөөсө зогсохгүй байгаа хүн бол Хьори. Дараас нь дагаад хөөсөөр л байна. Хьори болохоор Чарлзын тоглолтыг унших гэж бүр нилээдгүй хичээж байгаа та нарын харж байгаагаар бол одоо түрүүнөөс хойш болохоор шийдод дамжуулаад байгаа. Гэхдээ энэ удаад арай өөр байх болов гэж таамагладаг л да. Одоо угаасаа л одоо өөр хүн гэвэл ийм л байгаа шүү дээ. За тэр үед бөмбөгний мэдээлэл гэвэл бөмбөг явсаар Карасууд илэрхийлдэг. Карасыг хаахын тулд Нэс, Бенедикт хоёр одоо хоёулаа зэрэг дайрдаг хгүй юу? Гэхдээ хоёр хүний дундаас яаж хийж байгаа л нөгөөрөг бөмбөгөө Чарлз руу дамжуулчих нь тэрэлтэй. За guys та нар марцсан байж магадгүй шүү. Та нар гарцсан байж магадгүй. Хөөхий Кайзер болон түүний сугнаас Нэс ямар нэгэн зүйл хийхэр шийдсэн байх шүү. Гайхалтай үе. За тэд яг юу бодож энэ талбай дээр байж гинэ гэвэл болохоор одоо Чарлз дээр ирсэн бөмбөг одоо цаана байгаа шийдвэрөөр дамжуулах нь баттай хоёулаа зүгээр голоор нараа зогсчоо гэсэн юм бодсон байдаг. Тэгтэл Чарлзын хажуугаар яг л таарч рийн гараад ирлгүй яах вэ? Тэгээ Чарлз нь одоо харж байгаа байхгүй өө би яг чамайг хүсчээлаа гэж хилэнгийн зэрэгцээ. Бөмбөгөө шууд шийдвэрөөр дамжуулж чана л да. Энэ Ринийг бол ерөнхийдөө энэ Чарлз дургүй юм шиг байна уу. Тэгэл харсан болгон газараа Ринийг бэдлээл ерөнхийдөө шийдвэр бөмбөгөө дамжуулаад байгаа энэ Чарлз. Юугийн шийдвэрийг хамгаалах гэж энэ Кайзер Нэс хоёр бараг 99% орчим газрыг хаасан бохгүй юу. Гэхдээ л яаж иж байгаад дамжуулалт явуулчихдээ. За guys сэтгэлээ бэлдээрэй те. Энэхүү дамжуулалт эзэндээ гэж за бараг эзэндээ оцсон доо бараг. Тэрхүү бөмбөгийг Хьори хаадаг. За яг юу гэсэн үг вэ гэвэл Хьори энэ Чарлзын тэр чөлөөт сэтгэмжийг давангуудаа өөрийн тоглолтоороо одоо Чарлзыг даваад одоо бөмбөгийг одоо өөртөө авж байгаа гэсэн үг. Та нарын Хьори ямар дог царай гаргасан байгааг хараа л та. Би чамайг давчглаа штэ. Одоо яасан бэ гэсэн царай гаргасан байгаа штэ. Нөгөө энэ та нарын Чарлзын царайг л харцаа юу. Яг л чи яваа аваа бэ гэсэн байдалтай. За иргэд одоо энэ Кунигами Шидог ялж Хьори Чарлзыг ялснаар одоо талбайгийн нөхцөл байдал бол манай бастард мөхний талд одоо харьцангуй эргэж байгаа. Одоо энэ донд бол өөрийгөө дээд одоо төвшинг те өөрийнхөө дээд чадварыг гаргаж одоо ялах хүн бол одоо манай Исагийг л үлдлээ шүү дээ. Хьоригийн хаасан дээшээ одоо цөлөгдсөн бөмбөг болохоор Райчи дээр ирсэн байдаг л да. Нэрхүү бөмбөгний араас нөгөө нэг хоёр махан бөмбөгч бас явж л байна. Гэхдээ Райчи бас манай талын хүн байгаад байгаа шүү дээ. Райчи шууд бөмбөгөө Хьори рүү дамжуулдаг. Урагшаа ультра садист мэн гэж одоо Хьори тэлдэг хэвгүй юу? Энэ урдуур юу яваад байна? Энэ бах өөд харагдах тандаа тарагдаж байна уу guys? Энэ нэг өөд энэ Карасу байсан юм байна шүү дээ. Карасу Хьориг хаахаар иржээ. Тэр ганцаараа биш нөгөө нэг Цүрүги болон Нанаасаа гэсэн хоёр залуу гуруулаа нийлээд Хьори руу дайрч байдаг. Тэгтэл та нар Хьориг юу гэж хэлсэн гэж бодож байна? Би та гурав шиг гурван шавжиг бүр харахгүй нэртэй л гарчнаа гэж хэлдэг. Түүний хэлсэн үнэн байдаг л та. Өөрөө ч бөмбөг рүүгээ харахгүй шууд л урагшаага пас дамжуулдаг. Мэдээж тэрхүү харахгүй пастэй хин дээр ирж байгаа нь ойлгомжтой. Манай эгоист болох Исаги Йоичи. Исаги болохоор одоо энэ PX-ийн 3 хамгаалагчийн дунд байдаг л да. Зүүн талын хамгаалагчийн баруун дарж гараад нөгөө хоёрынх нь голоор гараад урагшаага шууд даашлаг үүчдэг. Исагиг зогсоохын тулд ирсэн энэхүү махан бөмбөгийг Шидо гэдэг л дээ. Шидо авиртаа бүр айгүй багтангуй инээдсэн Исаги руу харах үед Исаги мэдээж түүнийг ирэхийг тооцоолсон байдаг л да. Исагид иржсэн дамжуулалт дээгүр нь оронгуудаа Кунигами дээр ирчдэг. Тэгэхээр энэ бол амар бүр хай левел юм явж байгаа байхгүй guys. Тэгэхээр одоо энэ Исагигийн бөмбөг одоо дээгүр нь гараад явж байгаа гэдэг Хьори хүртэл таамагласан байж таарад тэрхүү давж ирсэн бөмбөг болохоор Кунигами дээр ирдэг л дээ. Кунигами болохоор энэ өөр дээр нь бөмбөг ирэх үед одоо энэ шийдод хэлдэг байхгүй юу? Би чамд ингээд хагас стекникөө өшөөг авна гэдэг. Харин яг энэ өнцгөөс Исаги маань болохоор бөмбөгнийхөө нөгөө тал руу гүйж байгаа шүү дээ. Кунигами мэдээж энэхүү гурван хамгаалагчийн дундуур тэр хоёр хамгаалагчийн голд нь ойлгонгуудаа урд байгаа Исаги руугаа бөмбөг дамжуулууд яах вэ? Хөөрхий ч аваас тэр дамжуулалтаар иржсэн бөмбөгийг агаар дээр толгоогоор авч Исаги руу дамжуулангуудаа өөрөө унаад өгж байгаа байхгүй юу? Кунигами болохоор бүр хамаг ажлыг хийж байгаа бүр respect press F2 respect guys. За инхүү Хьори Кунигамигийн одоо ингээд сайхан тоглолтын үр дүнд манай Исаги зөв чөлөөтэй айлын хаалгачийн урдаар ганцаараа гараад ирнэ л дээ. Гэхдээ энэ бүхэн тийм амархан байсан бол уг нь бид нарт тустай л гэхдээ тийм ч амархан байдгүй л дээ. Яг түүний хойноос болохоор рин гараад ирдэг. За ганцхан ринч байдгүй л дээ. 3 дахь читгээд буюу Кайзер хүртэл баруудлаас нь гараад ирнэ. Ерөнхийдөө энэ Кайзер рин 2 болохоор түрүүнээс хойш Исагиг хараад байсан гэсэн үг болж байгаа байхгүй юу? За инхүү Исаги маань болохоор ерөнхийдөө нэлээд хүнд байдалд орно. Яг баруун талд нь болохоор одоо энэ Кайзер болохоор чи зүгээр хуурчгаа надад бөмбөг өгчгөө би зөхиод оруулчаа гэсэн байдалтай. Харин Исаги болохоор дотор болохоор баруун хөлөөрөө зөхөх үү зүүн хөлөөрөө зөхөх үү гэсэн байдалтай зогсоод өгөхгүй юу. За инхүү Исаги маань шийдвэрээ гаргаж зүүн хөлөөрөө зөхөх гэж шийдсэн байдаг. Үгүй ээ зүүн хөлөөрөө зөхөөгүй. Одоо энэ Риний нүд нь л зүүн хөлөөрөө зогсож байгаа юм шиг харагддаг. Харин Кайзерийн нүд нь болохоор зүүн хөлөөрөө хуурж байгаа юм шиг харагддаг байхгүй юу?
Гэтэл Исагийн зүүн хөлөө давуулж гарангуутаа баруун хөлөөрөө шууд одоо тэнгэрт байгаа бөмбөгийг цогтөг гэх юм уу? Энэхүү цогцолт нь болохоор хүн болгон Исагийн ингээд хоёр хөлөөрөө цогшин юм шиг л харагддаг. За яг энэхүү шинэ бүтээсэн Исагийн цогцолтыг хоёр бууны шулуун цогцолт гэж нэрлэдэг ба айлын торийг нэвт цохиж онооны харьцаа нэг болжээ. Исагийн мал тэгэл нударга базж тэгээ баярлж байхад харин хажууд талд нь одоо Кайзерийн хоёр одоо баярлаад байгаа юм уу? Уурлаад байгаа юм. Тэгтээ яг нэг юм амар царай гардаг л та. За мэдээж энэхүү Исагийн гол багийн уугар амьсгалыг тэр чигээр нь өөрчилдөг л дөө. Шидо хүртэл наа чи агуу гайхалтай бүтээл байлаа гэж хэлэхийн зэрэгцээ Конигами болохоор өөр бодолтой байдаг л да. Би чамд дахиж дамжуулахгүй гэдэг хэвгүй юу? За тэгтээ энэ Исагийн гоолд маш их баярлж байгаа нэг хүн болохоор манай Хёри шүү дээ. Хёри бол энэ тоглолтод үнэхээр их юм хийсэн. Энэ Хёригийн дамжуулт байгаагүй Исагийн ийм гол хийх гэж ер нь боломжгүй. Тэгэл ч угаасаа энэ хоёр угаасаа хоёулаа сайн хамтардаг тэрийгэж мэдчихэж байгаа. Исаги болохоор сая цогхохоо өмнө зүүн хөл дээр бөмбөгөө тогтоогоод баруун хөлөөрөө цогч байгаа да. Яг тэрхүү зүүн хөл дээр бөмбөгөө тогтоодог нь болохоор Нагигийн одоо тийм одоо жонглер дах цохилт гэх юм уу? Тэр цохилт нь болохоор одоо Нагиг одоо харж ирсэндээ баяртай байна гэдэг хэвгүй юу? Ерөнхийдөө энэ хоёр одоо Исагигийн шулуун цохилтод нь Нагигийн жонглер дах цохилтыг ингээ баруун зүүн хөл дээр ингээ дамжуулж хийнэ гэдэг чи одоо өөр амар гайхалтай зүйл ч дээ. Энийг ерөнхийдөө чи сайжруулчвал хоёулаа хиндэж дийлдэшгүй болно гэж хэлдэг. Исаги маань ч гэсэн өөрөө тэрийг ухаарна. Нэрэж тийм шүү. Би үнэхээр гайхалтай зүйл нээж шиг боллоо гэсэн байдалтай. Исагигийн цохилтыг болохоор Новел хүртэл магтнаа. Үүгээр одоо иргэд бол бастард Мюнхен багт солилцоо оруулж ихээр шийдсэн байдаг л да. Новелгийн шийдвэр юу байсан бэ гэвэл одоо Кайзерийн туслахуудын нэг Бенедиктийг суулгаад харин одоо Исагигийн найзуудаа нэг коронаг оруулж ихээр шийдсэн байдаг. Ерөнхийдөө Кайзерт итгэхэ болоод Исаги дээр төвлөрсөн тоглолтын системийг сонгож ийна гэсэн үг хэвгүй юу? Коронавирус гарч ирэнгүүтээ за одоо 2 дахь оног авчихна үстэй гэсэн байдалтай. За одоо иргэд бол Исаги маань ахаад нэг оноо авчаад Кайзертай хийсэн өрсөлдөөнд Исаги ялна гэдэг нь бол баттай болж ирж байгаа. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэвэл энэ бастард Мюнхен баг Исагигийнх болж хувирна гэсэн үг. За ийхүү одоо өөр манай Исаги болохоор те итгэл сэтгэлээр дүүрэн байгаа байхгүй юу? Одоо энийг даваад Нё Игос лигийн шилдэг нь очиод одоо ер нь миний зорилго биеллээ те. Зорилгын цаашаа одоо дэлхийн өмнөг болно л та. Гэхдээ Нё Игосыг доторх зорилго нь бол биелэх гээд байгаа. Тэрхүү яар болохоор Кайзерийн өнцгөөс бол одоо Кайзер бол дотроо бүр буцалж байгаа, шатж байгаа одоо яг юугүймэр чимдээ ямар гэдэм үгээр илэрхийлшгүй мэдрэмжэнд автж байгаа. Тэгээд одоо Кайзерт үлдсэн ганц хүн гэвэл одоо энэ нээс байгаа штэ. Тиймээс одоо Кайзер бол оноо авахаас өөр бүр ямар ч замгүй тийм гарцаагүй байдал тулаад ирсэн байгаа байхгүй юу? За тэрхүүгээр BX-ийн талаас бөмбөг гарнаа. Тэрхүү бөмбөг нэг эцэст нь одоо Рини хөлд ирсэн байдаг л да. Рини хөлд бөмбөг байгааг харах ховор шүү guys. Рин бөмбөгөө тууж явж байгаа төвийн тоглогч руу юу Чарлз руу хартал. Чарлз нь болохоор гараа дээшээ өргөцсөн те. Нөгөө нэг одоо Мбаппе буюу Локи руу хэлж байгаа хгүй намайг хурдан гаргаач би өнөхөр өөдөж гинэ гэд. Яагаад юм бэ гэсэн чинь нөгөө Шидон үргэлж хамгаалтанд байгаад байгаа. Тэгээд энэрөөсөө Ринтэй тоглох хүсэлгүй байгаа юм шиг байлаа л те. Би өнөхөр өөдөж гинэ намайг гаргаад өг гэж одоо дасгалжуулагчаасаа гуйгаад байдаг. За ийхүү Рин бүр төвд ганцаараа ирээд угаасаа яаж ч одоо энэ манай эдийн үдэс тоглож чадах вүлээ. Райчи Хёригийн хамгаалтанд ороод бөмбөг ингээд цаашаага гартал тэрхүү бөмбөгийг болохоор коронаваг үтж байгаа байхгүй юу? Мэдээж коронагийн дамжуулах хүн бол тодорхой манай Исаги байгаа. За аваараа Исаги гээд бөмбөгөө явуултал тэрхүү бөмбөгийг Кайзер тасалж байгаа. За Кайзер ч гэсэн ганцаараа биш байдаг л да. Чи ард байгаа зү нээс гэж асуухад нөгөө нээс нь чаас арай ядан хариулаад байна. Кайзер гэж хариулангаа урагшаага гүйжэдэг. За ийхүү бид 10 өдрийн өмнөх Германы бэлтгэлийн талбай дээр ирдэг л дээ. Кайзер болохоор нээс одоо энэ Магнус эффект буюу бөмбөгний эргэх одоо чадварын талаарх онолыг тайлбарладаг л да. За энэхүү онол нь яг ямархуу онол юм бэ гэвэл одоо бөмбөгний эргэх өнцөг болон хурднаас шалтгаалan түүний агаарын эсрэгүүцэл хаашаа эргэхийг одоо чиглүүлдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо та нарын энэ нэгдүгээр зурган дээр харж байгаа бөмбөг одоо ингээд наашаа чиглэлд эргэж байгаа боловч одоо чигээр явж байгаа бөмбөг байгаа та. Энэхүү бөмбөг агаарын эсрэгүүцэлтэй тулгарнгуудаа дээшгээ одоо хөвдөг байхгүй юу? Тэрхүү хөвөх бөмбөгийг одоо доотлоос нь цохих үед одоо энэ Магнус эффект үе одоо ингээд одоо та нарын зурагнаас харавал хамаагүй дээр бах та. Одоо та нарын харж байгаа шиг одоо энэ бөмбөгөн дээр үзүүлж байгаа тэр болон руу цохино гэсэн үг. Мэдээж Кайзер ч одоо Кайзер импакта баруун хөлөөрөө хийдэг дээ. Тэгэхээр баруун хөлнийхөө гадна талаар энэ бөмбөгийг тэр болонрынгийн тэр зүүн доод болон руу цохиод одоо за ерөөхдөө бол харж байгаагаар Кайзер импактын хүч хурдыг одоо эргэлтэн дээр шилжүүлэнгүүтээ тийм галзуу банана шотыг үүсгэж байгаа байхгүй юу? Гэхдээ Кайзер болохоор сая ингээд газар дээр тогтсон бөмбөгийг цогсон доо. Тэгэхээр одоо энэ тоглолтын үед ингээд хөдөлж байгаа бөмбөгийг одоо эргүүлэхдээ банана цогцолтоор цохиход бүр айгүй хэцүү байна гэдгийг л нээс хэлдэг л дээ. Ерөнхийдөө энэ Кайзер нээсийн даалгавар болохоор тэрхүү төгс мөчийг одоо бүрдүүлэх хэрэгтэй байхгүй юу?
зогсож байгаа бөмбөгөн дээр тэр зүүн доод булан руу зохиод тэр банана цохилтыг хийнгүүтээ гол оруулах. Гэхдээ одыг хүртэл одоо нэг ч удаа гол оруулж байгаагүй. За яг тоглолтын дээр буцаж ирэхэд Kaiser нь S2 урагшж байгаа бөмбөгийг нэг нэргөө дамжуулаад гүйж өгнө. 16-гийн шугамны гадна ирэхэд болохоор Kaiser-ийн өмнө 5 хамгаалагч байдаг л да. Гэхдээ энэ бүх мөч бүрдсэн эсгийгч үл тоон Kaiser одоо тэр цохилтоо гүйцэтгэхээр болдог хэвгүй юу? Нөгөө нэг бөмбөг нь уг нь стил хөдөлсөөр л байдгийн. Гэхдээ Kaiser за хамаагүй энэ бол тэ одоо боломжгүй чаленж байсан ч би энийг даван гарнаа гэд Kaiser Impact Magnus уу одоо банана эргүүлэхтэй цохилтоо шууд айлын хаалга руу явуулнаа. Энэхүү бөмбөг болохоор манайхны болон айлынхны нүдэнд бол яг л гарч байгаа юм шиг харагддаг л да. Үгүй ер нь guys ер нь гарч байгаа юм шиг харагдсан юм биш ээ. Угаасаа бөмбөг нь гарчдیں۔ Цохилт нь бүтлгүүтээд. Тэгээд одоо энэ Kaiser чинь бүртээ орилоод бүр яг л өөрийгөө алдсан гүйж байгаа нэрэл хүүх чиг харагдана. Энэхүү тоглолт эхэлснээс хойш энэ талбай дээр болж үтж байгаа бүхий л зүйл энэ Kaiser-ийн эсрэг болж байгаа юм шиг санагдаж байна л та. Чавс одоо сүүлдээ бүр өрөвдөөж байгаа шиг. За тэгэхээр бид Kaiser-ийн өмнөх түүхийг ирж үздэг л дээ. Энэхүү бүдүүн тоон жинтэй гахаад даруулаад боолголоо хөвтж байгаа хүүг Kaiser гэдгээ. Тэрээр ерөөдөө арх мөрөнхийдөө тоглоомд донтсон түүний аав нь гэж хэлж болно. Түүний аав нь цагтаа болохоор нэгэн театрын найруулагч байж байгаа. Тэгээд нэгэн алдартай жүжигчэндээ суусан юм байлээ л дээ. Тэдний хайр дээд цэгтээ хурж тэгээд нэг хүүтэй болсон боловч ээж нь шууд төрүүлээл хаяа явцсан юм байна. Ерөөдөө бол хүүхэд гэр бүлээс илүү өөрийнхөө карьерийг сонгонгуудаа хаяад явцсан гэх юм уу? Тиймээс аав нь одоо эхнэрээ алдангуудаа одоо архинд олон мөрөйтэй тоглоомод донтоод одоо ер нь энэ та нарын гэр оронгийг харж байвал ийм л газар одоо Kaiser өссөн гинэ. Нэг өдөр аав нь Kaiser-т чи явж ажил хий гэж хэлчихлээ гэнэ л дээ. Яг тэрхүү ажил гэдэг үгийг угсаа манай Kaiser яаж ойлгох вэ? Тэгэл дэлгүүр ороод хулгай хийдэг. Арай ч үгэж дэлгүүрээс хулгай хийгээл тэгээ энэ юм авчирлаа гэхэд сүү хаана вэ л тэгээд энэ Kaiser-ыг өшөглөө унгацдаг. Ямар хэцүү юмтэй энэ ч одоо. Ерөнхийдөө энэ аав нь ээжт нь ууралсан ураа энэ Kaiser-т гаргаад байгаа гэх юм уу? Гэхдээ Kaiser болохоор тэр одоо ээж мэж нь ямар амаа байх та тэгэл ерөөсөө зүгээр л мэдхгүй задуулаад байдаг байсан байгаа. За ерөнхийдөө бол энэ дэлхий дээр төрөх ёсгүй байсан хүн төрсөн гэдэгтэй адилхан. Одоо та нар миний одоо өмнөх бичлэгийг санаж байгааг л одоо цэнхэр сарнаа энэ одоо байгальд байдгүй одоо хүний гараар бүтээдэг гэсэндээ яг тэрнтэй адилхан байгаа байхгүй юу? Kaiser болохоор тэгээд одоо томрох тусам өөрийнх нь доторх эго нь бол улам хүчтэй болсоор байдаг л та. Тэрээр одоо ямар нэгэн үнэт хөдлөл хулгайлангуудаа тэрийг мөнгө болгож авдаг. Тэр мөнгөө чаавас тэгээ хураадаг байсан байгаа байхгүй юу. Тэгээ өөрийнхөө 12 насны төрсөн өдрөөр өөртөө бэлэг авнаа. Тэгээд шинэ амьдрал эхлүүлнэ гэж тэр мөнгөө хадгалсаар байдаг. Ерөнхийдөө бол амьд явах ёсгүй байсан нэгэн өөртөө амьдрал олохыг одоо бүтээхийг хүсэж байгаа гэх юм уу. За энэ болохоор яг миний одоо энэ Kaiser-ийн түүхээс одоо авч болох хамгийн гоё мөч байгаа байхгүй юу. Одоо хамгийн гоё үгнүүд гэх юм уу. Хэрвээ чамд нэг бөмбөг байгаад тэр бөмбөгөө одоо энэ хан руу шитгэхэд тэр бөмбөг чинь ханыг цохингуудаа буцаал ойгоо түрээд ирнэ. Тэр бөмбөгөө цохоод өшөглөө уйлсан ч бай, уурсан ч бай хамаагүй тэр бөмбөг чи байж л байна. Ерөнхийдөө бол энэ бөмбөгөө үргэлж аавдаа зодуулдаг өөртөө одоо адилтгаад байгаа байхгүй юу? Үргэлж л байж байдаг юу ч хийхгүй ингээл ер нь хоёулаа адилхан тийм хог шар юм аа гэсэн байдалтай үргэлж бөмбөгөө тэрж унтдаг байгаа. За нэгэн өдөр болохоор тэр Kaiser-ийн амьдардаг хотын одоо тэр үнэт эдлийн дэлгүүрт дээрэн болж гинэ. Тэрхүү дээрэмчтэй нэг нь болохоор зүхтааж явах үедээ баригдаад тэгээд Kaiser-ийн нэрийг хэлэнгүүтээ энэ бол миний хамтрагч аа гэж хэлсэн юм байна. Тиймээс ямар ч гэмт хэрэг хийгээгүй хүүхэд одоо ирэхэд бол энэ цагдаа нар ирээд баримтлах гад ирсэн байдаг гэх юм уу. Тэгтэл цаанаас нь тэр нэг одоо муу ир дайнд хөөрнө гэж нөгөө хулгайчсан тэр архины шилээрээ Kaiser-ыг цохиж аваад би чамд хүний имийг битгий болгоно гэж хэлсэн биз дээ. Чи явж зүгээр үхсэн дээрээ гэд нөгөө нэг хөрлөгөө ойлоод байхгүй юу. Тэгтэл цагдаа нар нөгөө нэг Kaiser-ийн өрөөнөөс Kaiser-ийн одоо өөрийнхөө төрсөн өдөр тавь юм авна гэж бодож исэн мөнгийг олчтیں۔ Нөгөө нэг аав нь бүр галзуурж байгаа юм чи надаас мөнгө хулгайлж ирсэн юм уу? Чи нэг юунд ашиглах гэсэн чи яагаад надаа өгөөгүй ингээд орилоод байна л та. Яг тэгж орилж явах үеэр нь болохоор нэг цагдаа тэр бөмбөгийн бариа гараад ирдэг хэвгүй юу? Бид нар одоо энэ бөмбөгийг нотлох баримт олгож авч явъя гэдгийг. Тэгтэл нөгөө нэг хар санаатай аав нь болохоор чи энэ бөмбөгийн төртлөн мөнгөө нууснаа. Тэгвэл би энэ чи гаргаад ирвэл та гэд архины одоо тэр хагарцсан шидээрээ бөмбөгийг яг хагалах гэж байтал Kaiser одоо тэр ганц найз нь одоо бөмбөгийг хагалж байгаа мөчөд гинт одоо үсэрч гарч ирэнгүүтээ тэр аавынхаа нүүрлөө өшгөлдөг хэвгүй юм шүд мүдэн салж унаад болж болгаач. Яг тэрхүү мөчөд болохоор Kaiser-ийн одоо дотор ямар нэг юм тийм эвдэрсэн юм шиг санагддаг хэвгүй юу? Тийм эвдэрч бутарсан. Гэхдээ яг эвдэрч бутарсан юм биш л те. Ерөнхийдөө бол ямар нэгэн тийм шин зүйл яг л төрсөн юм шиг санагддیں۔ Kaiser бүр бөмбөгийг хагалах цагийг харангуйтаа бүр амар урлаад нөгөө нэг цагдаа нь одоо бүр яг л нэг өшөглөөл яваад байна. Нэг цагдаа буу гаргаад ирсэн ч гэсэн бүр нүдний шилтэй нь яц өшгөлж байвал яах вэ? Яг түүний дотор одоо тэр мэндэлсэн шин мэдрэмжийг болохоор түүний одоо нэр төрөх юм уу?
Ерөнхийдөө бол энэ тим Кайзерыг тодорхойлох нэг зүйл одоо Кайзерийн дотор мэдлэлсэн болж харж байгаа байхгүй юу? Кайзер ийхүү шоронд ордог л доо хийгээгүй хэргийнхэн төлөө. Гэхдээ сая цагдаа нарыг ногц юм чинь тэгэл шоронд орох л байлгүй дээ. Тэгтэл түүний урд ирсэн хүн болохоор энэ FIFA-гийн төлөөлөгч Ray Dark гэж хүн ирэнгүүтээ Кайзераас чи хөл бөмбөг тоглох дуртай юу гэж хэлдэг хэвгүй юу? За энэ хүн яагаад энд ирсэн бэ гэвэл Кайзер зөвхөн хөл бөмбөгийн бөмбөгөөр хідэн цагдаа нугсан гэдгийг сонсонгуудаа ерөөдөө л хөл бөмбөгтэй үнэхээр авьяастай хүүхэд байна гэд авахар ирсэн байлээ. Кайзер ч гэсэн тэр аавтайгаа амьдрах новшийн газраас зайлахын тулд бол түүний саналыг хүлээн зөвшөөрөөд за ямар ч тач оролдоод үзье гэсэн байдалтай энэ Бастард Мюнхний төв байран дээр ирдэг. Гэхдээ Кайзерийн хувьд болохоор зөвхөн тэр одоо элсэг шалгалтанд тэнцэх ёстой. Тиймээс өөрөө бэлтгэл хийж эхэлдэг хэвгүй юу? Түүнтэй цуг бэлтгэл хийж байгаа залгууч гэсэн Кайзерт бүр айгүй сайхан хандаад те би чамайг хаанаас ирсэн гэдэг чи мэднэ. Өстө гайхалтай шивээс байна гээл хөөрхөн яриа өдөөд байхад Кайзер болохоор бүх зүйлийг ингээд одоо тийм хорон муугар хүлээж аваад ер нь угаасаа тийм өөрөө тийм нөхцөлд өссөн болохоор одоо тийм хорон санаанаас өөрийг мэдэхгүй гэх юм уу. Тэр бэлтгэл хийж байгаа нөхдүүд айгүй муухай ханднаа. Тэгээд яг нөгөө нэг шалгалтын өдөр нь болонгууд нөгөө нэг залуус нь хизээш Кайзер руу дамжуулдаг. Тиймээс Кайзер шийддэг хгүй юу? Би одоо өөрийнхөө чадлыг сайжруулж агаад нэг тийм импакт хийх хэрэгтэй байна тий. Ямар нэг импактыг бүтээх хэрэгтэй байна гэж боддог. Гэхдээ яалтчгүй хөл бөмбөг 11 өний тоглоом ганцаараа дайраад одоо угаасаа амжилт олохгүй нь ойлгомжтой. Тиймээс Кайзер өөрийн гэсэн нохойтой болохыг шийддэг л дээ. Тэгээд Кайзер ингээд тийгээрөөсөө тоглолтын дундаа хайдаг хгүй юу? Яг нэг тийм бусдаасаа тусгаарлагдсан тийм одоо сулбагар амтан байна уу гэд хайж байтал нөгөө нэг нээстэй таарчих нь тэр. За Кайзер инхүү нээстэй нийлснээр одоо Кайзерийн сэргэн мандалтын одоо үйл явц эхэлнэ. Тэрээр одоо өөрийнхөө одоо байгаа гэдгийг нотлохын тулд бусдыг одоо те ялалтаараа ингээд доош нь одоо юг мэшимтэй одоо өвтгдөг гэх юм уу бусдыг өвтгдөг. Ерхэд бол ааваасаа авч исэн тэрхүү их зовлон одоо юг мэрчимтэй те одоо тэр хүнд нөхцөлийг хөл бөмбөгийн тамирчдыг одоо ерхэд ойлуулж одоо уураа гаргаж байгаа гэж ер нь ойлгоход болно. За ийхүү би тоглолтондоо босч ирдэг л дээ. Айлын халгаж 5-ын шугамнасаа одоо бөмбөгийг цохоод цөлөөд гаргахад азар тэрхүү бөмбөг нь нээстээр ирж таарч нээс шууд бөмбөгөө мөргөж Кайзер руу явуулснаар Кайзер буцаад ахин нэгэн боломж олдож сөрөг тоглоход орж байгаа байхгүй юу? Кайзер одоо хаалганаас 35 метрийн зайтай байдаг л да. Энэ болохоор нөгөө нэг банана цохилтыг хийхэд арай дутна. Тиймээс ахаад нэг 3 эсвэл 5 минут илүү ойрчоо гэсэн байдалтай уршаага гүйжээдэг. Тэгтэл түүний баруун талаас гаж ирэнгүүтээ Исаги орилдог хгүй юу? Юундаа зогсоод байгаа тэнэг вэ гин. Яагаад гэвэл одоо Кайзерийн зүүн талаас рин ирсэн байгаа. За нөгөө гуравчин бөмбөгний төлөө гуруулаа хөлөө шургуулхад бөмбөг дээшээ цөлөгдөнө. Энэ мөчөд одоо Кайзер одоо нэг ухаардаг гэхгүй юу? Одоо ерөөхдөө өөрийнх нь ялах боломж одоо бүх зүйл ингээд нуруу унсан талаар. Кайзер тэр доор хэвтэж хахад Исаги эргэж хараад хэлэн л дээ. Кайзер аж одоо чиний тоглолт угаасаа дууссан сая чам зүтгэх боолч байхгүй. Чиний одоо тэр тоглолтч гарахгүй. Чи зүгээр л одоо миний доор ингээд сүгдөө бэжээ хачин алиалагч мэн гэж хэлдэг. Нойл нөө болохоор энэ бүхнийг одоо хажуунаас нь ашиглаж байгаа да. Одоо наа чин л зөвөө Кайзер. Одоо угаасаа хүн зөвхөн зовлон донд л ингээд одоо хувирч сайжирдаг гэх юм уу. Тиймээс өөрийнхөө эготоо тулдаа гэдэг л дээ. За ийхүү талбай дээрх бөмбөгний харьцаа бүр яг 50-50% та болдог. Яаж ч хичээгээд одоо шийдороо явуулсан ч гэсэн тэрхүү бөмбөгийн Конягами хаан Чарльз тоглолт гарах гэж оролцсон ч тэрийн Хёри хаачин. Ерөнхийдөө манай Исагигийн хувьд бол бүхий л нөхцөл бүрдсэн байгаа байхгүй юу? Кайзер болохоор энэ урд нь гүйж байгаа Исагиг хараад гавар галзуурдаг л да. Энэ бүх хугацаанд өөрийгөө Исагигаас илүү гэж бодож явсан боловч яг энэ нөхцөлд бол бүр өөрөө тэр хаа байсан гүнтэй тэр доор байгаа юм шиг л одоо Кайзерийн хувьд мэдрэгдэнэ. Яг Кайзерыг галзуурсан урагшаа гүйж байгаа тажуунаас нь нээс иж орилдог л да. Тоглолт дуус болоогүй байна. Хоёулаа энэ тоглолтыг давж гарч чадна. Битгий паникта чиний талд би байна гэж нээс хэлдэг хэвгүй юу? Кайзер тэгсэн чи эргэж амар ууртай арслаа. Чи юугаа хуцаад байгаа гүлэг вэ? Гүлэг гэж энэ папич угаасаа гүлэг дээ. Угаасаа нээс чи нохоо явж тэгэл гүлэг. За sorry гэж. Тэгтээ яг гүлэг гэлж. Ерөнхийдөө бол Кайзер одоо энд Исагид ялагчвал өөрийнхөө бүх юмыг алднаа гэсэн айц толгойд төр нүүрсэн байгаа байхгүй юу? Дэрхүү айц нь орхиод одоо бүр хоримтлагтаад бүр уур хилэн болоод одоо Исагид гэсэн тэ энэ уур хилэн бүр буцалж яадаг л да. За ерөнхийдөө та нар яагаад одоо энэ Кайзерыг айгаад байна гэвэл хэрвээ Кайзер бүх юмаа алдвал буцаад тэр аавда боомлуулж исэн зодуулж исэн үедээ буцаж очно гэд тэрхүү траума нь одоо энэ хүний одоо толгойд төр байгаад байгаа. Кайзер одоо тэр Исагигийн бөмбөгийг дайрах гэж бүр доогор моогор шургаад бүр нэлээд өөрийгөө алдсан байдаг л да. Яг тэр үедээ өөрөө ухаардаг хгүй юу? Яг би яг юунаас айгаад байгаа юм те? Та нарын харж байгаагаар болохоор энэ зурган дээр айгүй гоё ингээд дүрслээд өгсөн байна л та. Кайзер болохоор энэ одоо энэ хамгийн дэд оргил дээр нэг ширээн дээр хаан болоо суудсан ингээд харагдж байгааз.
Тэгээд хүн болгон түүнийг шүтээд ямар нэгэн дайсан гарч ирэх үед одоо тэрийгэ буулгаж авангуудаа өөрийнхөө одоо байгаа гэдгийг нотолдог. Гэхдээ Кайзерийн одоо тэр сууж байгаа оргил нь яг жинхэнэ оргил биш заяа. Тэр шат цаашаа улам үргэлжилдэг. Одоо та нарын харж байгаагаар тэрхүү оргил дээр Нова Исаги байгаа. Одоо Кайзерийн хүсэж байгаа мөрөөдсөн бүхнээс ч илүү мөрөөддөг хүмүүс их юм уу та. За энэ бүх бодлын эцэст одоо Кайзерийн гаргаж байгаа ганц одоо гаргалгаа буюу шийдвэр юу байсан бэ гэвэл өөрийнхөө олсон бүхий л нэр төр бүхий л гавьяаг одоо үл тон хайж одоо ерөөдөө зеро буюу дөнгөж төрсэн байдалтай ингээ буцаж очиж ерөөдөө бүхнийг хаяхаар шийдсэн байдаг хэвгүй юу? Яг тэр үед болохоор одоо Кайзер одоо өөрийнхөө төрсөдөө авъя гэж жагаад харсан тэр бөмбөг нь болохоор ингээ харагдчихдаг л да. Тэр зургийг бид нар хардаг. Нэрхүү бөмбөг болохоор одоо энэ Кайзерийн ганц эго гэх юм уу? Яг л Кайзер тимтэй одоо бүр гүнд одоо бүр хэний ч хүсэхгүй хүн байх үед энэ бөмбөг нь байж л байсан болохоор одоо өөрийнхөө одоо хамгийн сайн найзаа гэж үздэг болсон. Кайзер инхүү бүхий л айдас, бүхий л эго, бүхий л зүйлээ хаяад урагшаага гүйж байгаа. Мэдээж түүний хурд бүр маш хурдан өссөн юм шиг одоо Исагигийн нүдэнд харагддаг л да. Исагийн инхүү Кайзерт анхаарал хандуулан гүйж яхад болохоор одоо өөрөө нэлээ удаан болцсон. Тэгээд түүний корона ингээд чи анхаарлаа төвлөрүүлээ чи одоо энэ талбайн төв байгаа гэж одоо сануулдаг хэвгүй юу? Исагигийн бөмбөгийг таслахын тулд Карасу гарч ирдэг л дээ. Исаги арай л төвлөрөөгүй байсан бололтой нэлээдгүй хэцүү байдалд орсон боловч мэдээж Исаги маань олон найзуудаараа хүрээлэгдсэн байгаа бөмбөгөө шууд хэцүү байдлаас коронороо дамжуулна. Корона дээр өөр нэгэн хамгаалагч ирэх үед Исаги руу дамжуулж байгаа юм шиг болонгуудаа тэрхүү бөмбөг цаанаага Хёри руу явсан байдаг хэвгүй юу? За ийхүү нөгөө нэг төлөвлөгөө маань амжилттай болох нь дэгж бодох читэл Кайзер голгож орж ирэнгүүтээ Хёригийн дундуур орж агаад бөмбөгийг тасалчдیں۔ Кайзер ахяал хүнээсээ болоолаа гэж Райчи араас нь ойрлоо. Тэгвэл энэ удаа Кайзер бүр юу ч ярихгүй шигээр гүгддэг хэвгүй юу? Одоо нээс ч гэсэн Кайзерийн араас ёстой гоё шүү. Кайзер одоо наашаа дамжуулаарай гэхэд Кайзер харж яснаа бөмбөгөө та нар хэн рүү дамжуулсан гэж бодож байна. Кайзер Райчи руу дамжуулсан байдаг л да. Хүн болгон бүр гайхаж гарнаа. Райчи руу бөмбөг ирлээ. Райчи өөрөө гайхаал те энэ Кайзер өөр хүн рүү дамжуулдаг байсан юм уу гэсэн байдалтай зогсож байна. Нэр дундаас хамгийн их гайхаж шоконд орсон хүн бол энэ нээс байгаа л да. Кайзерт яг юу болоход байгааг ойлгохгүй хүмүүс байвал Кайзер болохоор одоо тийм хинч биш байх үе байсан да. Яг тэр үеийн өөрийнхөө одоо байдалд очсон байгаа юм уу? Кайзер та нар тэн Райчигаас бүр бөмбөг гуйдаг гэж бодтоо нааша дамжуулчихаа гэд. Мэдээж тэрхүү үг нь Райчи таалагдаад яваад миний ассистийг өгөө гэснээр одоо Кайзер руу бөмбөгөө буцаага явуулж байгаа байхгүй юу? Кайзер гэхдээ тийм ч амархан яваад гол хийчихгүй л дээ. Түүний урдуур рин хамгаалах гэж гарч ирдэг. Кайзер ринтэй дүэлсэн ч гэсэн дүэлээд аахгүй. Ринт бөмбөгөө алдаад рин бөмбөгийн тугаа яваад өгнө. Рин тэгтээ тэгж бас их холдож чаддгүй л дээ. Райчи Хёри хоёр дайрж агаад бөмбөгийн саргаад авчтیں۔ Ергэд бол Кайзер шал өөр хүн болоод амар тийм төсөөлчгүй одоо үйлдэл хийгээд байгаа болохоор тэр нь PXG-ийн үүднээс болохоор уншихад улам хэцүү болсон байдаг. Одоо энэ талбай дээр болж байгаа тэр бүхий л эмгцэн мараагүй байдал донд нэгэн залуу бүр амар тайван те бүхий л зүйлийг тооцоолцсон зогсож байдаг хэвгүй юу? Тэрхүү хүний нэрийг Жин Кёра гэдэг л дээ. За энэхүү Жин Кёрагийн залуугийн амьдрал үргэлж нэг тийм хадны ирмэг дээр тогтдог байсан гэн л дээ. За яг энэ Жин Кёра төрөх үед ээж нь яг тийм өвчтөй байсан юм байна л та. Тиймээс түүний амьд болон үхсэн төрөх магадлал 50% байсан юм байна. Азар гэхдээ амьд төрсөн л дөө. Ерхэд бол энэ шалтгаанаас ч болсон уу юу мэддэхгүй. Гэхдээ үргэлж нэг талыг ингээд одоо сонгож энэ нь зөв энэ нь буруу гэдгийг одоо мэдрэмжээрээ таадаг байсан гэх юм уу? Тиймээс тэр одоо Blue Lock ирээд одоо энэ Neo Geist-ийг орсон ч гэсэн Kaiser Isagi юу гэсэн хоёр сонголтын дундаас гацсан байгаа. За яг тэрхүүээр Isagi маань бөмбөгийг туучсан айлынхаа зүг гүйж байна. Исаги өөрийнхөө хойно гүйж байгаа энэ Кайзерт үнэхээр их анхаарал хандуулаастай байдаг л да. Яагаад гэвэл өөрийнхөө туслах нээсийг хүртэл хайцсан тэгснээр Райчитэй ослоо тоглоод байгаа да. Исаги маань гүйж Коронороо бөмбөгөө дамжуултал Короног хаах гээд энэ Токимицугээ залуу гараад ирдэг л дээ. Короноч тэр Токимицугээ залуутай зурлаж байтал хажуунаас нь нанаасаа орж ирэнгүүтээ бөмбөгийг булаачдаг хгүй хоёрын голоос. За ийхүү PXG-д бөмбөгөө алдан одоо ингээд те сөрөг давталгаанд орох нүг уюугаа байж байтал Kaiser гинт гарч ирэнгүүтээ тэр гурвын дундаас бөмбөгийг аваад урагшаага гүгээд яваад өгнө. За гэхдээ Kaiser-т асуудал гарч ирнэ л те. Айлынхаа хамгаалтыг даван гаргахад бол заавал Kaiser-ийн талын нэг хүн хэрэгтэй. Харин яг ингээд Kaiser-ийн урд зогсож байгаа гурван нь болохоор одоо манай Isagi-гийн талын Короно Хёри хоёр байдаг хэвгүй юу? Тиймээс одоо Kaiser шинэ хүн хайж эхэлдэг юм. Дэрхүү шинэ хүнээ олсон бололтой шууд л бөмбөгөө дамжуулах үед тэр нь Kunigami байдаг л да. Kunigami одоо Shido-той нэлээд зурлаж байгаад буцаагаад Kaiser руу бөмбөгийг явуулнаа. Isagi маань тэ Shido-той зурлаж яж одоо яаж тийм чөлөө зайгаар ингээд буцаагаа Kaiser руу явуулчваа гэж жоохон гайхсан байдалтай байж идэг. Тэгээд өөр нэг зүйл нэмж анзаардаг нь болохоор Kaiser болохоор энэ Isagi өөртөө адилхан энэ World Style Ego буюу одоо югмэр чимтэй зөвхөн дэлхийд нийцсэн зүйлийг хийдэг төрлийн хүн гэдгийг мэддэг байхгүй юу?
За тэр үеэр болохоор Kaiser Kunigami-гаас бөмбөгөө авчгаад хоёр хамгаалагчтай тулдаг нь болохоор Rin Karasu 2 байдаг л да. Тэр гурав бөмбөгний лөө нэлээд тэмцэлдэж тэрхүү бөмбөг эзэнгүү дээшээ ингээд хөөрөхөд тэрхүү бөмбөг Hyori булааж авнаа. Hyori мэдээж манай талын хүн бөмбөгөө шууд урд байгаа Isagi руу дамжуулдаг л да. За Isagi дээр бөмбөг ирж ийн гэж одоо дайлын хаалгачид мэдээж Isagi руу явах боловч тухайн бөмбөг Corona дээр ирнэ. Corona ч гэсэн ажлаа сайн мэддэг л дээ. Ирсэн бөмбөгийг шууд цаг алдалгүй Isagi руу дамжуулдаг. Гэхдээ бид нэг лайтай үнийг мартсан байдгийг энэ айлын Чарлз байдаг л да. Isagi дээр иржсэн бөмбөгийг урдуур нь оронгуудаа хамаагүй нэг газар руу цохиод гаргацдгийг. Тэр бөмбөг одоо азаарч гэх юм уу, хувь заяагаарч гэх юм уу яг Нээсийн нүүрнийх нь урдуур гараад ирвэл яах вэ? За Нээс болохоор одоо Kaiser-ийн тэр нэг бараан шиг цохилтыг нь хийх гээд байгааг нь мэдчихэж байгаа да. Тиймээс түүнд таарсан нөхцөл тааруулж хоёр одоо хамгаалагчийн голоор одоо Kaiser-ийн өмнөх ирэх хүртэл ингээд цогцдог байхгүй юу? Гэхдээ Kaiser-ыг хаах гад урд нь бүр маш олон хүмүүс тэмцэлжээдэг л да. Kaiser өөрөө ч гэсэн энэ цохилт одоо орохгүй боломжгүй гэдгийг өөрөө ухаардаг. Тиймээс тэр Нээсийн дамжуулсан бөмбөгийг зөвхөн цохихгүй өнгөрөөсдөг байхгүй юу? Нээс ч гэсэн гайхаад яагаад гэсэн байдалтай ийм царай гаргаа байж идэгин. Дэрхүү Kaiser-ийн үл тоосон чигээр явсан бөмбөг энэ Kyora Jin дээр ирсэн байдаг л да. За энэхүү Isagi маань одоо тэ ашгүй манайд дахиад нэг боломж ирлээ. Одоо Kyora-г одоо тэг хүчилж жагаад өөртөө бөмбөгийг авъя гэж бодонгуудаа чигээрээ гүйжэдэг байхгүй юу? Мэдээж энэ Kaiser-ийн хувьд бол маш хүнд мэдээлэлтэй. Ягаад гэвэл Kyora чи Япон тоглогчтой дамжуулна. Тиймээс бааларлаа энэ бөмбөгийг булаахгүй л гэсэн бодол Kaiser-ийн толгойд дүүргэнэ. Тэгээд яг Kaiser-ийн хийсэн үйлдэл гэвэл Kaiser буцаж гүнгүүтээ одоо энэ Kyora-гийн одоо хойгуур тойроод чигээрээ урагшаа гүйдэг хэвгүй юу? Ерөнхийдөө л одоо Kaiser-ийн хамаг амьдрал одоо нүднийх нь урдуур өнгөрч яадаг л да. Ягаад гэвэл те одоо ямар нэгэн оноо авахгүй бол одоо Isagi-гийн доор бүх зүйл ингээд алдагдах гэдэг те дуусах гэдэг. Айлынхаа бүхий л хамгаалагчийг одоо сэтлэн урагшаа гараад ирдэг хэвгүй юу? За та нарт дөнгөж сая хэлсэн шиг одоо Kyora-гийн одоо те амьдрал нь бол 50-50% сонголт дээр одоо өөрийнхөө мэдрэмжийг дагаж одоо зөв сонголтыг хийдэг гэж хэлсэн дээ. Тиймээс Kyora тэрхүү агшинд өөрийнхөө сонголтыг хийжээ. Яг энэ баруун талд харагдж байгаа болохоор одоо Kaiser Isagi хоёр бол намайг сонгосон байдалтай байж байгаа. За Kyora ч бөмбөгөө өшөглөдгийн. Тэрхүү бөмбөг Kaiser-ийн баруун талаар бүр гарan алга болж өнгөрнөө. За Isagi маань ч гэсэн тэр намайг сонгочихжээ гэж баяртай байж итэл нөгөө бөмбөг нь эргүүлэхтэй бөмбөг байж тараад буцаад иргэ явцдаг. Ерөнхийдөө л одоо энэ Kyora-гийн сонгосон хүн бол Kaiser болж таарж байгаа байхгүй юу? Дэрхүү эргүүлэхтэй бөмбөг буцаж эргэж байх үедээ яг л одоо нөгөө Kaiser-ийн хүсчээсэн өнцгтэр ирээд зогсчдгийн. Мэдээж PXG-ийн зүгээр айхгүй л дээ тэрхүү цохилтын зогсоох гээд Charles Rin 2 гарч ирдэг. За Kaiser-ийн одоо цогч байгаа те энэхүү цохилтынхаа болохоор бүгдээрээ Аз гэж нэрлэж байгаа байхгүй юу? Одоо энэ та нар одоо тэр нэг пазл дээр байгааг нь харж байгаа. За яг л өөрийнх нь хүсчээсэн нөхцөл байдлаас Kaiser бүр айлынхаа дөрвөн хамгаалагчийн өдөөс Kaiser Impact Magnus гэх цохилтоо хийдэг. Дэрхүү цохилт бүхий л хамгаалагчдын баруун толоор зөрөөд өнгөрөх ба яг л бүр алдсан юм шиг харагдана л да. Ахиал алдчихлаа гэж хүн болгын толгойд бодогдно. Тэрхүү яэр те одоо Ness Kaiser бүр баруун тишээ эргээч бүр бараг шүдээ зууж байгаа юм чи одоо юу болж байгаа юм бэ ч та. Тэрхүү те бөмбөг одоо хаалга руу чиглэн явж байгаа те энэхүү бөмбөгнөөс гарч байгаа та нарын сарнай дэлбэг харж байгаах. Яг энэ мөчөд бид нар Kaiser-ийн түүхэд иргэн ирдэг л те. Kaiser-ийн ерөнхийдөө бол те энэ бөмбөгийг одоо өшөглөж одоо юу гэмээр шимтэй өөрийнхөө доторх бүхий л уур хилэн гадагшлуулж байгаа үеийг бид нар хардаг байхгүй юу? Тэгээл буцаж орж ирээл тэгэл тэр нэг одоо гүлийсэн аавда зодуулаад яг энэ үеийн Kaiser болохоор ганцхан мөрөдөл байсан л да. Одоо өөрийнхөө бөмбөг гээд найзыг дагуулад нэг өдөр эндээс гарангуудаа хүн шиг амьдрнаа гэж мөрөөдсөн байхгүй юу? Kaiser тэгэл те энэ зодуулчингуудаа гараа дээшээ сунгаад нөгөө нэг бөмбөгөө өрт барьцсан. Яг тэр гарных нь хажуугаар одоо Kaiser-ийн одоо зохиосон одоо Kaiser Impact Magnus гэх цохилт нь гээд яваад өнгөрж байгаа. Энэхүү их сарнай дэлбээ дээр бүтсэн бөмбөг мэдээж гол боллгүй яах вэ? Kaiser ерөөхдөө энэ голоороо өөрийгөө супер од гэдгийг ахин нэг удаа батлан харуулж байна. За тэггээрээс Bastard München PXG 2 багийн тоглолтын онооны харьцаа 2-1 Bastard München анхны тэргүүллийг авч байна. Энэхүү гайхалтай голын дараа болохоор Kyora дээрж асуудаг хэвгүй юу? Чи тэр үед яагаад Kaiser-д дамжуулсан юм бэ гэдгийг. За яг тэгэхээр Kyora-гийн яг харах өнцгөөс бол яг үндэ Kaiser юм уу Isagi руу аль нь руу ч дамжуулсан хамаагүй байсан гэн л дээ. Гэхдээ яагаад заавал Kaiser вэ гэвэл одоо Kyora болохоор тийм ялагдж байгаа талын дэмжээрээс юм аа гэж хэлдэг хэвгүй юу? Тиймээс ерөөхдөө бол би балансыг барьсан үйлдэл хийсэн гэж одоо Kyora өөрөө хэлдэг. Тэр одоо үгийн сонсонгуудаа Kyora ч ямар хачаа амт юм бэ гэж боддог л доо.
Исаги ч гэсэн хажуунаас нь орж ирэнгүүтээ асуудаг байхгүй юу? Хөөе Киора чи дараагийн удаа ч гэсэн Кайзер туслах юм уу гэж асуухад нь би мэдэхгүй байна уу. Тэгээд дараагийн удаа аль сонирхолтой талд нь л орно гэж хэлдэг. За яг тэрхүү ярилцахаар Нэс Кайзер дээр ирж яриа өддөг байхгүй юу? За яриа өддөг гэхин цаашаа юм дээ. Ерөнхийдөө бол Нэс хийдгэл үйлдэлээд гэлдэ. Чи үнэхээр гайхалтай юм аа Кайзер. Чи энэ чигээрээ дэлхийн шилдэг довтлогч болно гэж хэлэхэд нь тийм ээ чиний зөв Нэс. Одоо чиний хүчгүйгээр би энэ үртэл явж чадахгүй байсан. Гэхдээ чамтай байвал би хизээч энэ чигээрээ сайжирч чадахгүй гэж хэлэнгүүтээ. За ерөөдөө Кайзерийн ярих гээд байгаа зүйл болохоор одоо өөрөө ямар ч хязгаарлалтгүй тоглохыг хүсэж байгаа юм байна л да. Тэгээд одоо хязгаарлаад байгаа зүйл нь болохоор Нэс байж таарсан. Тиймээс чи одоо намайг мартаа. Нэс чи өөртөө явж шинэ хаан олоо гэж Нэст одоо ерөөдөө салах ёс хийгээд Кайзер нөгөө тийшээ хараад алхдаг байхгүй юу? Тэгээд яг энэ хоёрын яриан дундаас одоо Исаги маань нэг үг олоо сонсчихын тэр хязгаарлалт гэдэг үг байдаг юм л да. За тэгэхээр guys зүгээр сэтгэлээ бэлдээрэй. Би тэгтээ 10 жилдээ математикта муу байсан ч гэсэн энийг угаасаа л ойлгохгүй л дээ. Тэгтээ яг одоо энэ мэдгүй энэ одоо юу юм те. За ерөөдөө энгийнээр тайлбарлана гэвэл эрх чөлөөний эсрэг хязгаарлалт. Тэгээд дэлхийн одоо хүсэмжтийн эсрэг өөрийн хүсэмжэд гээд одоо дөрөв хуваацсан тэрхүү одоо шугамдаа ингээд дөрвөн өөр төрлийн тоглолцыг хийж байгаа байхгүй юу? Ерөөдөө одоо Исагийн энэхүү одоо шугамыг одоо бэлдэж яах гээд байна гэвэл тэр хүн ямар эготой гэдгийг мэдэнгүүтээ сул талыг гаргаж ирэх гэх юм уу. За Исаги маань яг ингэж бодоо зогсож хахад Кайзер өрөөд ирнэлтэй. Тэгээд яриа өддөг. Йоо би одоо бүр үнэхээр чийл байна. Би одоо дөнгөж төрсөн эрвэхээ лугаа те адил бүр үнэхээр тийм гоё мэдрэгдэж байна. Одоо ерөөд бол ганцхан гол үлдлээ. Хоёулаа энэ гол дээр яг хэн шилдэг гэдгээ үзээд тэгээд одоо өөрийнхөө генерашны те одоо титмиг авцгаая гэж одоо Исагиг тулаанд дууддаг хгүй юу? Яа тэгэл тэр үеэрээ Кайзерийг тойроод энэ нэг сарны өргөс мөргөс гарч ирээд бүр дөгөөдөг. Тэгээд тэр хоёрын гол цэр цаанаас нэг хүн хараа байж байгаа нь энэ байгаа хгүй юу? За би жиг гэж чамайг аллаа гэсэн царай мэрэ харц марцтай. За харин хоёр их багшийн хувьд бол ямар хуу реакшнтэй байна вэ гэвэл цаанаас нь болохоор Локи бол хэлж байгаа юм л да тий. Энэ бол чиний одоо Кайзераас хүсэжсэн одоо тийм өөрчлөлтөө Новаг суухт нь Новагийн хувьд бол тийм ээ гэж хариулдаг л да. Гэхдээ яг энэ орсон голоор биш ерөөдөө бол нөгөө одоо Локиг хатгаж байгаа үгээр одоо Нова нэмж хариулдаг хгүй юу? Танаа одоо энэ удирдагч чинь удирдлага ардаад одоо айрч ингээд бутарж ийна чи ерөөсөө санаа зовхгүй байна уу гэж одоо Новел Нова Локиг асууж байгаа хгүй юу? Харин нөгөө талд болохоор Локи бүр айгүй тайван сууж ийн л та. Хэрвээ бид нар одоо ялагдах юм бол тэгэл ядагдал Лүдиний одоо тийм чадвартай хүмүүс байж дээ гэд ерөөд бол хамгийн юмыг хүлээж авсан царайтай байдаг хгүй юу? За мэдээж онооны харьцаа 2-1-ээр ялагдж байгаа болохоор PXG-ийн залуус нэлээдгүй сандарцгаан л та. Одоо энэ сандарж байгаа залуус дундаас хамгийн их одоо эвгүй царай гаргасан нь болохоор Рим байгаа штэ. Уг нь бол одоо хамгийн өндөр хүлээлттэй тоглогч даач ямар ч гол хийгээгүй байна гэдэг чинь Риний хувьд бол одоо тийм гутгамшигтэй ичгүүр байгаа даа байхгүй юу? Тэгэл нөгөө нэг Риний дагуулч одоо яах вэ Рин сан гэж асуухад нь Рин болохоор одоо угаасаа энэ талбай дээрх бүхий л нөхцөл байдал ерөөсө таамаглагшгүй яг юу болох гээд байгааг нь ер нь мэддэхгүй байгаа да. Рим болохоор зүгээр л тайвнаар зүгээр намайг дагаа гэж хэлдэг л дээ. За ийхүү Нанасагаас Рин руу бөмбөг дамжуулснаар PX-ийн талаас бөмбөг гарнаа. За энэ Нанасаа болохоор одоо чавс Риний туслах одоо яваалаа юм л та. Тэгэл аль болох бөмбөгөө алдчихгүй хичээгээл Рин руу буцаагаад дамжуулж хахад ер нь үүрэг нь хангалттай. Гэхдээ түүнд одоо манай Исаги болон босод чиг мета виш байхгүй. Исаги бол шууд л түүнтэй нүүр тулахгаа хүрээд ирнэ. Гэхдээ Исаги яг өөдөөс нь гүйж байгаа юм шиг болонгуудаа хажуудлаар нь гараад түүний ардлаас Хёри ороод ирдэг байхгүй юу? Зааг энэхүү хүнд нөхцөл байдлаас Нанасаа шууд л сандарсандаа Рин руу бөмбөгөө дамжуултал тэрхүү бөмбөгийн урдуур Кайзер орж ирээ авчдаг. За мэдээлж талд одоо бөмбөгөө алдсан нөхдөд бол Кайзерийн зүг рүү бол бүгдээрээ гүйцгэнэ. Одоо яг энэ дундаас угаасаа хамгийн ихтэй уцаарлаж байгаа хүн бол би одоо 4-өөс хойш Рин гэж хэлж байгаа л та. Одоо доторх бодол нь болохоор айгүй тийм гүн утгатай байхгүй юу? Уг нь бол одоо Рины ганц зорилго нь болохоор энд зүгээр Исагиг буулгаж авах гэж ирсэн байдаг хэвгүй юу? Тэгээ зөвхөн ганцхан энэ тоглолтын төлөө энд л одоо Исагиг дарж авахын тулд өөрийнхөө хүчтэй гэдгийг нотлохын тулд одоо асар их бэлтгэл хийж ирсэн. Гэхдээ энд ер нь Исагиг одоо ялах нь битгий хэл одоо өөрөө ч баг бөмбөгөө олигтойхон авч явж чадахгүй байгаа Рины хувьд бол асар их уур хилэн дотор нь босолж байгаа нь ойлгомжтой. Энэхүү их уур хилэн нь болохоор одоо Эгон Ринийг тийм мутацлагдахад хүргэсэн байдаг хэвгүй юу? За яг тоглолтын хувьд юу болж байна гэвэл Кайзер болохоор ганцаар бөмбөгөө тууж авч байгаад айлын хамгаалтанд ороод бөмбөг одоо явсаар хагаад одоо Исагигийн одоо хөл дээр ирсэн байгаа. Исагич тэгээд бөмбөгөө туугаад урагшаага гүүж байтал одоо нөгөө нэг уур хилэннгээсээ болж одоо мутацад орсон одоо нүд хуруу юу юм бэ одоо нэг сони болцсон Рин хажуугаас нь гүүж гарч ирнэ.
За ийхүү Исаги Йоичи болон Итоши Рини эсрэггээр асар том тулаан эхэлж байгаа байхгүй юу? За Исаги болохоор бөмбөгөө одоо өөртөө үлдээх гэж нэлээдгүй ширүүн тэмцэл болдог л доо. За та нар ер нь энэ хоёр зургийг харахад баг ойлгомжтой харагдаж байгаа үсттэй. Гэхдээ Исагигийн араас одоо Нанаса Нижиро буюу PX-ийн залуу дайрч довтолж орж ирдэг. Мэдээж Рини айдлаар Исагид маа ч гэсэн найзууд байгаа. Шууд хойноогоо короноргоо дамжуулна. Корона ч гэсэн ингээд ирсэн бөмбөгийг нэг ганц хоёр тоолж агаад буцаагаад Исаги руу урагшаа хаяад өгдөг байхгүй юу? Исаги маань яг тэрхүү дотор бол одоо тоглолтын дээр болж байгаа зүйлсийг дүн шинжилгээ хийнэ. За айлын PX-ийн зүгээс болохоор одоо Рини талын 3, тэгээд одоо Шидогийн талын 3 байгаа. Гэхдээ яг хөдлөө одоо Шидог төр марч ягаад гэвэл түүний толгой дээр Кунигами байгаа. Толгой төр амьдарч байгаа. За яг энэ 6 хүнийг ингээд тооцоолж болдго юм ахэд айлын хамгийн тийм тооцоолшгүй үлдэлтэн болохоор энэ Чарльз байгаа байхгүй юу? Тиймээс ерөөдөө энэ Чарльз дээр төвлөрөө тоглолчвол ерөөдөө аль би энэ PX-ийн хамгаалтыг даваад гарч гол хийж чадна гэж Исаги маа дүгндэг. Гэхдээ одоо Бастард Мюнхний зүгээс ганцхан одоо гол хийх боломжтой хүн бол Исаги биш. Яагаад гэвэл түүний хажууд Кайзер байгаа. За яг ийм амархан гол хийх потенциалтай хоёр хүн байгаа болохоор одоо PX-ийн зүгээс одоо хамгаалт хийх улам хэцүү болж байгаа хгүй яг алийг хаахаа мэдэхгүй олж ирж байгаа гэсэн үг шүү дээ ерөөдөө. Тиймээс Исаги болохоор боддог л да тий одоо хинэж төсөөл багтахаар ганцхан тийм чухал үйлдэл хийгээд надад гол хийх боломж байна уу гэж боддتي. Дэрхүү үйлдэлж гисэн Исаги хийдгэлтэй. Исаги урагшаа гүйжснаа гинт эргэж харангуудаа Кайзерийн зүг гүгээд эхэлнэ. Одоо энэхүү үйлдэл бол ороод талбай дээр байгаа бүхнийг гайхшилт оруулж байгаа шүү дээ. Тий яг юу болчихвоо Исаги ягаад ийм үйлдэл хийв? Одоо та нарын талбайгийн дээдлийн байрлалаас харахад одоо Исагийн доорн цаана надад Кайзер өөдөөс хараа зогсож байгаа байхгүй юу? Тэгснэ одоо энэ Исаги болохоор Хиори болон Коронотой нийлэнгүүтээ бөмбөгөө ингээд тойруулаад нэгэн рүүгээ дамжуулаад зогсоод байдаг. Кайзерийг тойруулаад. За энэ яг яадаг төлөвлөгөө юм бэ гэвэл одоо Кайзерийг зүгээр нэг тийм торон торсон шувуу шиг болгоод мэдээж одоо энэ шувуу гэдэг чинь одоо тэгээд эргчлөөгөө хүсэмжлээд нэг газар руу зүхтаан гүүндээ яг тэрг одоо мөчийг Исаги ашиглахыг зорьсон байдаг л да. Ерөнхийдөө л одоо энэ Кайзерийн зүхтаагаад гүйсэн газар руу одоо Исаги цог гүгээд тэндээсээ хоёр болж хуваагдах байхгүй юу? Мэдээж одоо хонь бөмбөг дамжуулж байгаа Хиори Корона хоёроос бөмбөг одоо шууд Исаги руу явах ёстой. За яг л Исагигийн төлөвлөгөөний дагуу Корона шууд л одоо Исаги руу бөмбөгөө дамжуулах гэж байдаг л да. Гэхдээ бидний мартаагүйгээр энэ тоглолтбаа дээр Рим байгаа. Короногоос бөмбөгийг булаагаад авчдаг. Исаги Кайзер болохоор бүр амар л өөртөө ихтэй хаавсан дээр талбай урдлыг гүйцсэн болохоор одоо энэ Ринийг зогсоох бүр хинч байхгүй. За саяны бөмбөгийг булаасан үйлдэл болохоор одоо энэ Бастард Мюнхнийхэн алдаа нэгтгэх хэвгүй юу? Гэхдээ Рин төрүүлээд бөмбөгөндөө хүрсэн болохоор ерөөсөө алдаа гэж тооцдгүй. Ингэснээр ирэхэд бол Рин сул чөлөөтэй сөрөг довтлоход орох одоо боломжтой болж байгаа байхгүй юу? Түүнийг зогсоох гэж өөдөөс нь Райчи туулж гарч ирдэг л дээ. Рин ч тэгээд Райчиг хаах гэж гараараа дарж байхад нь хойдлоос нь Жин Кёра гарч ирэнгүүтээ бөмбөгийг булаах гэж үздэг юм. Гэхдээ энэ тийм ч амархан байсангүй. Рин дээшээ бөмбөгөө өлгөнгүүтээ шууд л Нанасаа руу дамжуулна. За ийхүүч Нанасаа бас сайн ажиллаа хийж тэр нөхцлөөс одоо Рин руу буцаага бөмбөгийг өгчдөг л дөө. За Ринтэй одоо дараагийн тулдах хүн болохоор манай Хиори Йо байгаа. Хэдий Хиори Йо ингээд мета вишнтэй ч гэсэн одоо Рини одоо та нарын зурган дээр гарч байгаа хөдөлгөөнийг харалтаа бөмбөгөө хоошоо гаргахад урагшаага ингээд мэдгүй би одоо энийг юу гэж тайлбарлах юм. Ямар ч тач одоо Ринээс одоо тийм сонин нүд мөд нэг тийм мутацад орж байгаа шинж илрээд байгааг та нар харж болно энэ зургнаас. За найзууд болохоор аль чадхаараа л Ринтэй зууралцсны хүчинд одоо Исаги болохоор Ринийг гүйсэд ирдэг л дээ. Тэгээд одоо түрүүний Рини хийсэн одоо тоглолтын дээр дүн шинжилгээгээ бас хийж байгаа байхгүй юу? Одоо бараг судлаач юм да. Ерөөдөө сая Исаги маань бол бүхий л одоо хүмүүсийг өөр дөрөө төвлөрүүлж тэр дундаа одоо өөрөө тооцоол хийж тоглож байсан бол Рин болохоор тэр бүхний гадуур байж таарсан байхгүй юу? Гэхдээ яг одоо энэ одоо тэр төвийн гадуур тоглож байгаа хүнд одоо сул болон давуу тал байгаа. Сул тал нь гэвэл одоо ерөөдөө нэг л зөв үйлдэл хийхгүй бол одоо тэр тоглолтын гадуур хэвээр л байна. Ерөнхийдөө л одоо саяны нөхцлөөс Рини хийж чадах зүйл хязгаарлагдмал байсан ч гэсэн одоо хийх ёстой зүйлээ хийж чадсан гэж одоо Исаги маань төгөлтөнд хүрж байгаа. Тиймээс одоо Исаги бодож байгаад одоо Ринийг болохоор тийм хязгаарлагдмал одоо өөрийн одоо чадвараараа тоглох гэсэн тийм хэсэгт оруулдаг байхгүй юу? За яг одоо сая болсон зүйлийг одоо ингээд мартъя. Гэхдээ одоо яаж Ринийг одоо зогсоох вэ гэсэн одоо бодол Исагийн толгойд орж ирнэ л дээ. Одоо яагаад гэвэл энэ тоглолт болохоор тэр Андер 20-ийн геймээс шал өөрсдөө Андер 20-ийн гейм дээр бол Риний ах буюу Сай тэр тоглолтод байсан. Яаж яж байгаа Ринийг зогсоож чадсан. Ерөнхийдөө л одоо энэ Ринийг зогсоох бүр ямар ч аргагүй гэсэн одоо дүгнэлтэнд баг ингээд Исаги маань хүрээд байдгийн. За тиймээс одоо Исаги болохоор ганц одоо санаа болж чадсан болохоор Итоши Саягийн оронд өөрийгөө тавьж одоо Ринийг хамгаалъя гэсэн дүгнэлтэнд хүрдэг хэвгүй юу?
Мэдээж одоо Исаги болохоор Итоши Саягийн оронд орж оронд нь ч гэсэн хаашаа яг Итоши Сая шиг тоглож Ринийг зогсоож чадах хэсэгтээ эргэлзэн л дээ. Гэхдээ хийхээсөө аргагүй. За Исаги ч гэсэн Ринтэй очиж нуруугаараа мөргөлдөж авангуудаа одоо дэлхийн шилдэг болох хоёр тоглогч Бастард Мюнхний хаалганы зүг гүйж байдаг л да. За тэгэхээр бүгдээрээ Рины хүүхэд насн дээр эргэж иржээ. Энэхүү тоглоомоо тоглож байгаа те нэг мангас зодтолцуулж байгаа төвлөлдсөн хүүхэд бол Рин, харин одоо энэ нусыг нарьж байгаа хүн бол одоо Рины ах Итоши Сая байхгүй юу? Одоо Рин ахаад л тоглоомоо эвдчихэд одоо яана би аав ээж загнуулах болов гэж ахаасаа асуудаг. Харин түүний ах болох Сая харж яснаа хойлоо гарч зарим гэдгүү гэж цогтаа зарим гэдгээр гардیں۔ Тэгж цогтаа тэгээ заримгаа идээд буцаа гэртээ ороод иртэл ээж нь амир ууртаа хүлээж авдаг байхгүй юу? Ерөнхийдөө бол Ринийг загнадаг л да. Чи ахиад л тоглоомоо эвдэлсэн юм уу? Чи одоо ингэж яагаад үргэлж тоглоомоо эвдлээд байд юм бэ гэж Рин рүү дайрч ин л да. Тэгтэл ах нь одоо түүнийг мөрдөгхгүй юу? Сая би хийсэн юм аа гэж хэлэнгүүтээ ээжтэй загнуулдаг юм. За Ринд үргэлж тийм зурагтаар үзэх дуртай нэгэн хүүхэлтэй кино байж л дээ. Баатартай, мангастай, баатар мангасуудыг зоддог. Баатарч мангасуудыг зодох нь цаашаа. Мангасууд одоо хот руу дайраад тэрийг нь одоо баатар хамгаалдаг гэхгүй юу? Рин яг тийм хүүхэлдэйн кино үзэнгүүтээ өөрийгөө яагаад ч юм бэ тэр хүүхэлдэйн киноны хэсэг гэж ойлгоод тэр цэцэрлэг дээр байдаг хүүхдүүдийн тоглоомыг эвдлээд тэгээ өөрөө юм өндөр тийм юмнаас үсэрч мэсрээд байдаг хгүй яг баатар шиг. Дэрхүү үйлүүд дээр наавж ин аягүй санаа зовдөг л доо. Одоо өнөөдөр цэцэрлэг дээр хүүхдүүдэд садаа болсон гэж ин өөрөө өндөр юмнаас унж бэрцсэн гэж ин гээд. Одоо тэгэж аавж ин ярьж байгааг Рин өөрөө сонсчдөг хгүй юу? Тиймээс Рин ахаасаа асуудаг л да тий. Ингээд хүмүүс намайг тийм сонин гэдэг нь хачин гэдэг нь би тийм одоо тийм хачин хүн юм уу гэд одоо ахаасаа асуудаг юм. Ахын ч гэсэн тэгээд үгээ өмөрөхөд хариулдаг л да. Хүмүүс намайг ч гэсэн ингээд хачин гэдэг юм уу? Тэгэхээр хоёулаа ингээд цогтой хачин байсан ч ямар хамаатай юм бэ гэж хэлнэ. За тэгэл нөгөө нэг зурагтаар нөгөө нэг хүүхэлтэй кино гарч идэг гэхгүй юу? Тэгээд Итоши Сая хэлдэг юм. Чи одоо над баатартай одоо хүүхэлтэй киногоо ямар их үздэг юм бэ те? На баатар чи ингээд тэр мангасыг дийлж байгаа тийм гоё байна уу гэж хэлэхдээ Рин болохоор өөрөө тэр баатар одоо тэ мангасыг яаж ялж байгаа, яаж одоо тэгж дарж авч байгаа нь ямар ч хамаагүй Рин өөрөө тэр мангастан дуртай байна л да. Ягаад гэвэл энэ мангас болгон одоо өөрийнхөө ам биеийг үл хайрлан тулалдаж өөрөөсөө хүчтэй нэг дарах гэж бүр тэ одоо үхэн үхтлээ ингээд хичээдэг байгаа байхгүй юу? Одоо биедээ хичнээн үхтэй олсон ч хамаагүй, хичнээн дэлбэрсэн ч хамаагүй, баатарт хичнээн зодуулж исэн ч хамаагүй те. Тиймээс одоо ингээд Рин болохоор өөрөө яг тийм өөрийгөө мангас гэж бодоод өндөрөө сунаж тийм тоглоом мөргөж эвдэлж нэг тиймэрхүү юм хийдэг байсан юм шиг байгаа. Ерөнхийдөө бол Рины дотор байгаа тэрхүү эгогч зүйл нь өөрөөсөө гайхалтай хүнтэй тулдж байгаа. Тэгээд тэрэндээ ялагдаад өөхөх гэж байгаа байхгүй юу? За өөхөх гэж хаашаа жоохон муухай орчуулчлаа. Гэхдээ яг хөө зүгээр л тэгж ялагдах заяа. Ийхүү бид нар буцаа тоглолтын дээрээ ирэхэд одоо Рин аль хэдийн Исагийг дарж аван урагшаага чигээрээ гараа гүйцэн байна. Гэхдээ Бастард Мюнхенд ядаргаатай ганцхан Исаги биш мэдээж Кайзер одоо түүний урдуур хаах гэж гарч ирдэг. Яг энэхүү зургаас бид нар болохоор Рин нөгөө нэг те хилээ гаргацсан дүрийг харж болдог байхгүй юу? Нүүдүүд нь хар болцоод гөөвл юм хаашаа. За энэ одоо Ринийг хилээ гаргаа шалтгаад нь яагаад юм бэ гэвэл одоо хүн хитрхийн нэг зүйлдээ төвлөрөх үед одоо тэр амны булчны суларчт юм байна л да. Одоо тэгээд одоо мэдээж тоглолтын дунд асар их стресстэй одоо бүхий л төрлийн зүйл ингээд толгойд нь бодогдож байгаа. Тэр үед өөрийнхөө одоо стрессийг одоо релакс хийж гадагшлуулахын тулд яг иймэрхүү үйлдэлүүд хүнд байдаг юм байна. За хэдүүлээ тэгээд тоглолтын дээр босч ирэхэд Рины эсрэг Кайзер одоо хамгаалах гараад ирсэн тулаа өрнж байгаа. Нэгэнтэйгээ нилээдгүй юм болж байхад манай Исаги ч бас зүгээр байхгүй. Цаг одж өгсөнд баярлаа гэд голоор нь ороод ирнэ. За ийхүү одоо Blue Lock-ийн номер 1 тоглогч Итоши Рин Бастард Мюнхний хамгийн эвгүй хоёр хүнтэй дүүлдэхэр болж байгаа байхгүй юу? Гэхдээ бид нар одоо тэр одоо Рины дотор байгаа тэр эго сэргцэн гэдгийг одоо мартаж болохгүй. Одоо NBA үл хайрлан тоглох одоо тийм эго байгаад байгаа. Тэрхүү эго нь хүртэл бас тэгээд нөгөө мутац дээр нь нэмэгдээд одоо Рины бие сони юм гадагшлаад нэг иймэрхүү л харагдана. За мэдээж тэдний дундуур асар хэцүүхэн тэмцэл өрнөө. Тэгэл одоо бүгдгийнх нь хөлс нь гарцсан за балалаа гэсэн байдалтай байж байхад нэгэн хүн бас л NBA үйл хайрлан болцсон байдаг. Тэр нь болохоор Нэс заяа. Дөнгөж сая одоо Кайзер таялчж байгаа да. Рини хизээч төсөөлшгүй юм болж одоо Нэс хажуунаас нь орж ирснээр бөмбөг одоо дээшгээ ойн гарч одоо зүгээр л тийм задгаа сансарлаа гэдэг шиг зүгээр нэг хоосон газар руу үсрээ явцдаг. Дэрхүү бөмбөг явж Чарльзын хөлд ирэх нь тэрэлтэй. За тэгэл та нар угаасаа Чарльзыг одоо хинтээ амтрахыг мэдж байгаа шүү дээ. Мэдээж Шидо байгаа. Шидо л одоо бас хөрхөө хүнийгээвийнхээ дээр гарцсан. Али наашаа бөмбөгөө дамжуулах шар бацаана гэдээ урагшаага гүйж ийн. Мэдээж Исагийн Рин хоёр ч бас зүгээр хараа зогсчихгүй л дээ. Мэдээж бөмбөгний хойноос гүйж таарна. Тэрхүү яар Чарльз бөмбөгөө шууд л урд байгаа Шидорогоо мэдээж дамжуулнаа. Гэхдээ тэрхүү урагшаага авчихсан бөмбөгийг одоо Кайзер урдуур нурангуудаа мөргөөд одоо цаашаа гаргадаг хэвгүй юу?
Ийхүү жоохон хойно үлдсэн байсан Ринд буцаагаад бөмбөг авах боломж гараад ирдэг л дээ. Дэрхүү бөмбөг одоо Нанасагийн хөл дээр ирдэг. Одоо Риний туслах та нарын санаж байгаагаар. Одоо яг энэ талбай дээр болж байгаа үйл явцыг Исаги маань төсөөлөхдөө яг тийм хайчлууд даваатай их төстэй байдаг л да. Одоо Даун гэвэл Кайзер, Чулуун гэвэл Рин, тэг хайчин гэвэл одоо Исаги байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол энэ гурван хүний нэг л дараагийн голыг оруулж, дараагийн ялтыг авч тэ нөгөөдсөн хоёроо бутлнаа гэж дүгнэдэг. За та нар сүүлд хэлсэнчлэн нөгөө нэг Кайзерийн мөргсөн бөмбөг Нанасагийн хөл дээр ирсэн байдаг. Нанасааш мэдээ шууд бөмбөгөөр Рин рүү дамжуулснаар Рин хилээ гаргаж одоо тэ сөрөг давталгаанд орж байгаа байхгүй юу? Рины өдөөс манай бастард бүхний бүхий залуус хараад одоо хамгаалах гэж зогсож байдаг. Гэхдээ тэдний хинэн ч Рины хурдыг гүйцэхгүй л дээ. Рин ч гэсэн хажуугаар нь өнгөрөхдөө ямар удаан юм бэ гэсэн бодолтой явж байдаг. Мэдээж Рин энэ бүх хамгаалтыг ганцаараа даваад гарчихгүй л дээ. Хаяа Нанаас руугаа дамжуулаад буцаагаар энэ дээр ирээд энэ хамгаалтуудыг ирэхэд бол аль болох хамгийн смут аргаар л даваад явж байдаг. Энэ удаад Нанасагийн дамжуулалт нилээдгүй өндрөөр ирсэн байдаг л да. Рин бүр тэрийг яг л цохох гэж байна гэж бодоод Райчи, Корона хоёр урдуур нь хөлөө тавин хаадаг. Гэхдээ Рин цохихгүй байдаг л да. Шууд ирсэн бөмбөгийг зүүн хөл дээрээ тогтонгуудаа дээгүүр нь давж усраагаар авчтыг. За ийхүү Рин дахин нэг цохих боломж гарч ирдэг л дээ. Одоо бүгдээрээ яг л Рин цохлоогоод урдуур нь гүйх гэж байтал Рин одоо бөмбөгөө шууд доор нь дарангуудаа ингээд зогсдог байхгүй юу? Уг нь сая ингээд өшөглөл бас оноо авах боломжтой байсан ч гэсэн Рин яагаад ч би өшөглөөгүй заяа. Тэгтэл Рины урд яг нэг тийм өөрийнх нь мутацаад нөгөө сая биес нь гараадсан юм урд нь яг ах шиг нь харагдаад тэгээд одоо яагаад ч би сая ингээд өшөглөөд оруулсан бол хизээч намайг мутацад ороход ерөөсө хүрэхгүй байсан гэж өөрөө дүгнсэн байгаа юм л та би ерөөсөө юу болтойг ойлгохгүй байна. Тэгээд Рин ингээд доороо тогтоосон байсан бөмбөгөө шууд хойшоо өшөглөнгүүтээ Чарльз бөмбөгөө өгчдөг байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө баг одоо Чарльз сүрдүүллээ. Хэрвээ чи надтай өөх бэлтгэлтэй бол цуг яваа гэж хэлдэг юм. Хоёр их багч гэсэн хоорондоо ярилцчаадаг л да. Тэ одоо ингээд хэрвээ ингээд тийм official хөлбөмбөгийн матч байсан бол Рин бүр насаараа бандуулах байлаа. Ягаад гэвэл тийм үг хэрэглэж болдгоо юм байна л та. За дөнгөж сая хийсэн тэр Ринитэй Чарльз бөмбөгөө өгж байгаа үйлдэл нь болохоор Исагид ерөөсөө хизээж таамаглашгүй тийм өөрийнх нь хамаг пазлуудыг тэгээд ингээд тэ салхинд хийсгэр үйлдэл байгаа байхгүй юу? Уг нь манай Исагигийн те мета виш гэх чадвар нь энэ талбай дээр болж байгаа бүхий л хүмүүсийн үйлдэл, дараагийн үйлдэл те ирээдүйд хийх зүйлсийг ингээд таамаглаж чаддаг болсон доо. Гэхдээ энэ зөвхөн хүн гих нөхцөлд яригдана. Яагаад гэвэл Итоши Рин дөнгөж сая ингээд мангас болж байгаа байхгүй юу? Мангас болоод мутацлагдчихж байгаа. За мангас болсноор Ринээс болохоор те урд нь зогсож байгаа хүн болгон айн л та. Одоо та нарын айсан царайг л харцгаа. Одоо энэ харж байвал бүр even багийнхаа хүмүүс нь ч гэсэн айж байгаа заяа. Ерөнхийдөө одоо ганцхан зүйлдээ амьдралаа зориулан NBA үл хайрлан тоглоно гэдэг нь одоо Ринээс харж болохгүй юу? Энэ бүхнийг одоо Исаги маань ойлгонгуудаа ярь найж эхэлдэг л дээ. Тэгээд жаваас Исаги маань тэр хамаг пазлууд нь дээ бутарч унаад үнэхээр л би Ринийг ойлгохгүй байна. Рин бүр хитрхи өөр төвчин сэтгэл байна гэсэн бодолтой өөрөө дарагдангуудаа тэндээ ингээд зог тусаад зогсчдгийг. Түүний өдөөс мэдээж тэр мангас болцсон Рин бол ойртоод ирж байгаа штэ. Тэгэнгүүтээ чи ингээл болоо юу Исаги ёй чи гэж асуудаг л да. Яг энэ өгүүлбэр таасан нэг үг байт юм. Юу лээ хэрвээ чи хүн алах гэж байгаа бол хоёр булс ухаад яваарай. Нэгэд нь чи өөрөө орчиж мэднэ гэдэг лөө. Яг л тийм утгатай үгийг одоо энэ Исаги дээр одоо Рин ирж байгаа хэлдэг хэвгүй юу? Исаги бүр юу ч хийж чадахгүй Рин хажуугаар нь зүгээр л өгөрөө орчдөг. Исаги бүр яаж чаддгүй юм. Үнэхээр л яг тийм айгаатай ингээд хөлн жишрээ зогссон хүүхч шиг л харагдана. Манай хэд ч гэсэн найзууд ч гэсэн араас сууж байгаа. Исаги чи юу хийгээд байгаа юм бэ? Чи яг яах гээд байгаа юм бэ? Исаги чи хамгаалахгүй байсан юм уу гэд араас нь орилж байна. Исаги тэгэл хойноо тэр нэг өөснөөс сулгаагаад үлдчихэж байгаа байхгүй тэр доор хэвтээд. Гэхдээ манай Исаги энд ингээл хэвтээд үлдэх хүн мэдээж биш. Одоо шууд твдээ нүдэн цав цагаан болол Рины араас гүгээд эхэлдэг. Яг энэ үеийн Исаги болохоор те өмнө нь хизээч байгаагаараа тийм ахин төрсөн мэт байдаг л да. Ягаад гэвэл одоо тэр Исаги маань болохоор бүхий л зүйл дасан одоо зогцох чадвартай. Тийм суу тухаантай байгаа байхгүй юу? Суу тухаанд нь чайсаа тийм авиастай байгаа. За Рин ч урагшаа гүйж ягаад нөгөө бөмбөгөө Чарльз руу дамжуулдаг л да. Манай нөгөө нэг хамгаалтан дээр байгаа Кунигами, Райчи дээр бүр нилээдгүй хэцүү байдалд орноо. Ерөнхийдөө л одоо энэ хөл бөмбөгийн тоглолт биш зүгээр л нэгэнтэйгээ алдчихж байгаа мэт л харагддаг л да. Одоо яг энэ байгаа байдлаас нь харахад. За угаасаа л Чарльз угаасаа авьяастай залуу те урд байгаа нөхдүүдээ бол амархан хуураа гараад байдаг. Тэгээ шууд гүйсээрээгээд одоо хаалганы баруун буултанд төрөд ирдэг хэвгүй юу? Тэрхүү ер нь Рины толгой дээр нь шашаар Рины хажууд те Кайзер бөмбөгний төлөө мэдээж нэгнийгээ хаан тэмцэлж байгаа. Ийхүү Чарльзын бүр хамгийн заван дамжуулт буюу дээшээгээ өлгөж өгсөн баруунаас тэд голын хаалга руу чиглүүлсэн дамжуулт гардаг л да. Тэр үеэр Рин Кайзерийг гэсэн амархан даваад гарчдгийг. За энэ дамжуултыг яагаад Чарльзын хамгийн заван дамжуулт гэсэн бэ гэвэл
энэ Шидо болон Рини яг голд нь хайждаг хэвгүй юу? Голд руу бөмбөг ингээ явж ядгийн. Ерөнхийдөө бол хоёр довтлогчийн голд яс хайж байгаатай л адилхан зүйл. Уг нь бидний мэдхээр одоо Кунигами ч болохоор энэ Шидог хааж авах хэрэгтэй хүн дээ. Гэхдээ Кунигамиг хааж байгаа хүн болохоор энэ цүргийн өдөг хэвгүй юу? Одоо хаалтыг хаалтаар ингээд тийм орлуулах гэх юм уу да нэг тиймэрхүү тоглолт хийцэн. Одоо яг энэ зурган дээр харж байгааг бол одоо те айлын хоёр ингээд довтлогч хоорондоо нэг бөмбөгний төлөө үзэж байгаа хэвгүй юу? Айгүй амар тэмцэл болгож байгаа. Мэдээж энэ бүхнийг одоо ринг болохоор хараад одоо дүн шинжилгээ хийждэг л дээ. Хэрвээ одоо Шидотай адилхан өнцөг дээр тулж очоод ингээд цохих гэж оролдвол яагаад ч цохиж чадахгүй. Тимээс одоо ринг бөмбөгнийхээ зүг гүйж агаад бөмбөгийг дундаас нь ангуудаа шууд цохохоор шийдсэн байдаг хэвгүй юу? Иргэд бол одоо энэ Шидогоос эсрэг зөвхтөнгүүгээд эхэлтийн. Шидоч өөч яагаад цохтаач ухааны царай мараа гаргацсан бас байж гинэ өө. Гэтэл үгүй ээ. Рин болохоор илүү хэцүү өнцгөөс илүү хэцүү цохолт хийхээр шийдсэн байдаг. За яг л Рин нөгөө нэг хэцүү цохилтоо хийхэд байрлалдаа ирж байтал түүний доторх мангас нь гарч ирэнгүүтээ чи ийм цохилтоор гол оруулах гэж байгаа юм уу? Ийм цохилтоор гол орууллаа ч гэсэн чи мутацлагдаж чадахгүй гэж Рин хэлээд дэгхгүй юу? За мангас нь гэжтэй энэ нөгөө одоо нөгөө нэг ахих нь хуулбар байхгүй юу? Чи одоо иймхэн байжтэй хийж дэлхийн мондог нөхөр болохгүй. Чи үүнээс илүү хэцүү цохилт хийх хэрэгтэй гэж энэ нэг одоо энэ Shadow буюу сүүдэр нь хэлээл байдгийг. За Рин чур яг л баларсан байдалтай те би одоо ингэж суртал цохиж чадахгүй мэгээд өөртөө бараг бууж өгсөн зогсчээд л тэрхүү сүүдрийн Исагийн нэвтлээ гараад ирнэ. Исаги болохоор одоо яг л Ринтэй адилхан заяа. Яг тийм NBA үл хайрлан одоо хөлбөмбөг тоглож байгаа. Яг тиймэрхүү төвшөнд очсон болохоор одоо Рины цохижсэн цохилтын таамаглаа гараад ирж байгаа гэсэн үг хэвгүй юу? За энэ хүү Исагигийн үйлдэл нь одоо Риныг зогсоох битгий л улам бүр одоо тэр доторх эгог нь хасаагаад шин сэдлийг үүсгэсэн болж таардаг хэвгүй юу? Ерөнхийдөө л одоо тэгээд те ингээд хязгаартаа хүрсэн байсан Рини одоо тэр одоо хүч чадлын одоо Исагийн улам бүр ингээд тийм гоё хурцлаад өгж байгаа гэх юм уу? Ингэснээр Рин одоо те хүсэн хүлээжсэн нөгөө нэг те яг нэг тийм амар хэцүү цохилтоо хийж гүйцэтгэж чаддаг. Исагич тэгээд тэрийг хамгаалах гад ингээд бүр Ринийг дараад унж байгаа хгүй. Гэхдээ бөмбөг аль хэдийн те хаалганы зүг явцсан байх нь тодорхой. За инхүү мэдээж тэрхүү гайхалтай цохилт гол болдог. Ингэснээр ерөөдөө тооны харьцаа 2-2 болж байгаа. Тэр цохилтоо гүйцэтгсэний дараа тэр Рины хамраас нь цусмас гараад бүр эвгүй сэвтэй. Рин бол яг л өөрийгөө Blue Lock-ийн номер 1 гэдгийг нь олж байгаатай адилхан гол хийсэн байдаг л да. Тэрхүү голын нэрж Чарлз бүр магтаж гарнаа. Ялчгүй сүүлийн мөхчд энэ Чарлзыг бүр сүрдүүлэн байж Ричи одоо пас авч байгаа гол хийж байгаа та. Яг тэрхүү үйлдэл нь болохоор энэ Чарлзд нэлээдгүй таалагдсан болтой байдаг л да. Тэгтэл цаанаас нь Шидо ярианд орж байгаа байхгүй юу? Чи тэгээд бит хоёрыг хэний сонгох юм дээ гэж асуудаг. Ерөнхийдөө бол Риныг магтах гэж биш, ерөнхийдөө бол дараагийн тулаанд те дараагийн оноогоо хийн авах вэ гэж одоо тулаан дуудах ирсэн байдаг хэвгүй юу? Тэгээд ер нь Чарлз болохоор те чи хинтэй хамт дэлхийн хөлбөмбөгийг өөрчлөмөр байна. Тэр хүн рүүгээ дамжуулаарай гэж Чарлз хэлдэг юм. За ярин яг тэдний хажуу талтай сөхрөө унсан байгаа Исаги маань болохоор яг юун дээр алдчих хаана юу буруу хийчвэ гэдгээ өөрөө бүр тунгаан бодоостой л доо. Үнэхээр л уг нь хүн болгоноос илүү те талбайг уншиж илүү үдл хийгээд ингээд Ринийг хөөсөн ч гэсэн яг Рин тэр цохих мөчтөө бүр ямар ч хэрэгэлзээгүй яг тэнтэй алан тална гэсэн хүсэлтэйгээр одоо Исагигийн өдөр цохиж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол энэ бүхнэнтэй анх одоо Исаги Blue Lock-д орж ирж байгаа тэр нэг гоё мэдрэмж авч ирсэн тэр нь яг л одоо Рин нүдэнд нь тэгж харагддаг л да. За яг шулуухын хэдэн үг нь багтаагаад хэлье гэвэл Рин одоо өөрийнхөө те чадвар болон бүхий л юмыг ингээ хүлээн зөвшөөрөөд өөрөө мэдээд эхэлж байгаа байхгүй юу? Одоо мэдрээд эхэлж байгаа юм уу? За ийм бодон зогсож байгаа таанаас чимбэ PX шиг дасгалжуулагч Локи гарч ирэнгүүтээ Ринийг заандаад авдаг хэвгүй юу? Уг нь Локи болохоор Blue Lock-ийн 3 дугаар селекшн дээр Ринтэй цуг тоглож үзсэн гэж байгаа. Гэхдээ тэр үед байсаар ийм болон одоо байгаа Рин бүр тис ялгаатай байна гэдгийг өөрөө анзаардаг хэвгүй юу? Ерөнхийдөө чамайг ийм сэтгэл татам хүн байсныг мэдсэнгүй. Дээрэс нь Чарлзыг тоглох хүсэлтэй болгож өгсөнд баярлаа гэж хэлдэг. За ийхүү гайс ингээд бүр 4 гол Орсны эцэст одоо PX шиг дасгалжуулагч Julian Loki тоглолтод орж ирэхээр шийджээ. Ерөнхийдөө бол тоглох хүслийн Рин бүр хангалттай сэдэж өгч чадсан байгаа байхгүй юу? За мэдээж нөгөө талаас манай их багш бас яа зүгээр суух вүлээ. Манай их багш мэдээж тоглолтод оролцсон. Дээрээс нь өөр нэг хүний гаргах болдог нь энэ Гүрүми Игарашигээ залуу байдаг л да. Одоо нөгөө нэг манай өмнөх бичлэгээр яригдсан. Харин энэ хоёрын одоо оронд нь одоо суух хүмүүсгүй л одоо болохоор манай Корона болон Кунигами хоёр байгаа байхгүй юу? За энэхүү Игараши гэх залууг гаргасанд бүр хүн болгон гайхаж ийн л та. Ногийн бодсон зүйл болохоор одоо энэ угаасаа одоо сүүлийн тоглолтын сүүлийн гол орох мөч болчиход байна да. Тиймээс одоо Игарашид одоо өөрийнхөө хувь тавилан өөрчлөх сүүлийн боломжийг олгоцсон байдаг л да. За мэдээж энэхүү боломжийг одоо хийн ч алдахыг хүсэхгүй шүү дээ. Игараши бол нэлээд ярьж хүчтэй мэдлээ ирэх мэ гэснээр талбайд гарч байгаа.
За яг тэрхүү яар болохоор Рин Исагид үг хайж яадаг л да. Үгээр химэлжээдэг л да ерөөдөө бол. Өө Исаги, би чамайг өрсөлдөгчөөрөө сонгосонд баяртай байна. Ягаад гэвэл чи намайг үзий ядах тоолонд би одоо өөрийгөө илүү хүчтэй болж байгаа юм шиг мэдэрч байна гэж хэлдэг. Энэхүү гэсэн болохоор Исагийг бүр асар ихээр уцаарлуулах нь ойлгомжтой. За энэхүү сэлгээ солио орсны дараа одоо тоглолтын хэв маяг ямар болсон бэ гэвэл одоо Жулиан Локи болохоор энэ Шидогийн ард талд зүүн жигэр тоглохоор шийдсэн байдаг л да. За харин нөгөө талд одоо манай Бастард Мюнхнээс Ноэл нөө болохоор Исагийн ард талд баруун жигүүрт харин тэрний баруун жигүүрийн хагас хамгаалтан дээр Ягараши гарч зогссон байдаг. Хэрвээ та нараа санаж байгаа бол одоо сая Рин одоо гол зөхөж оруулахад манай Исаги дээрээс нь дараад унтсан да. Тэрийг одоо гол оруулахад садаа ингээд болсон те гэх үнслээр одоо манай Исаги чар хуудас өгж байгаа юм байлээ. За тэгэхээр онооны харьцаа 2-2. Одоо Исагигийн хувьд бол одоо Блүү Локийн өөрийгөө хамгийн шилдэг гэж нотлоход ганцхан гол үлдлээ. За ийхүү Бастард Мюнхний талаас Ноэл Нова Исаги руу бөмбөгөө дамжуулснаар одоо Нё Эгос лигийн хамгийн сүүлийн гол орох мөч эхэлж байгаа. Тэдний довтлогоо шууд Шидото нүүр туулах боловч хажууд нь Ноэл Новагаа тэд амархан дамжуулалтаар даваад гарчдаг. Гэтэл манай Исаги яг л нэг тимтэй буун дуунд өртөж байгаа юм шиг ингээд тийм мэдрэмж авдаг байхгүй юу? Ерөөдөө л бүр энэ Локи бүр асар хурдан үрж ирж байгаад Исагийн бөмбөгийг бүр амар хаваа явчихж байгаа. Хамгийн удаан л үхдэг юм шттэ. Энэ бол байгалийн хууль гэснээр одоо Локи чи бөмбөгөө тугаал манай хамгаалалт руу чиглэлгүй үлээ шүү. Локиг хамгаалах гэж Кёри болон Райчи нүүр тулдаг ч гэсэн одоо энэ Локи болохоор энэ им God Warp буюу одоо бурхны шилжидэх хөдөлгөөний ашиглаад бүр асар хурдан тэр хоёрыг нэвтээд гарчдаг л да. Энэхүү их хурдын харангуйтаа манай Исаги ингээ боддог байхгүй те. Би хичнээн их логик ашиглаж бодсон ч гэсэн те энэ бүр угаасаа тийм төрөлхийн хурдан хүннийг бол ягаад ч гүйцэхгүй байна гэдгийг өөрөө ухаардаг. Бүр явсаар манай хагас хамгаалагч дээр бүр тулаад ирэхэн дээр л те. Одоо тэгээ угаасаа наадах чи ганцаараа хагаад боломжгүй байна. Одоо доор хаяж 2 хүн очиё гэж ярилцаа дайрдаг байхгүй юу? Гэхдээ юугээл энэ дээд төвшин тоглолтоо хөлн бүгчин тийм амархан бөмбөгөө алдчихав те. Одоо мэдээж хажууд чигээ дамжуулсан. Тэр дамжуулсан хүн нь болохоор Рин байдаг. Ерөнхийдөө бол энэ Ринийг хамгийн сүүлчийн голыг авахыг ингээд Локи зөвшөөрж байгаа юм байна л да. Хилээ гаргасан мангасаа гэж дуудана. Одоо дөнгөж саяны гол штэ guys. Одоо дөнгөж сая л Ринийг бүр хинч зогсоож чадахгүй. Ринг бараг ганцаараа эренгүүтээ гол хийцэн. Тэгээ манай Исагигийн нүдэнд бол те одоо ингээд ганцхан алдаагаар ингээд тоглолт дуусчих байгаа юм. Ингээд дуусчих юм уу гэсэн бодоо айц бүр Исагиг дарж авна л да. Тэгтэл Ринийг бүр хэний ч таамаглаагүй хүн зогсоодг нь Ягараши байдаг. Дөнгөж сая сэлгээгээр орж ирсэн энэ залуу болохоор те Рины тууж явсан бөмбөгийг булаахга хөлөө шургуулт Рин ингээд гараараа зөхөнгуудаа ингээд Ягарашиг унгаачдаг байхгүй юу? Тэгтэл Рины энэ тоглолт алдаа болжээ. Цаадлын улаан хоолоогоор нь Рин тоши алдаа гарлаа гэж зарладаг. Энэхүү гайхалтай тоглолт нь бүр гоолоос илүү юм болж байгаа юм чинь те цаанаас энэ хүмүүсийн орилж байгааг та нар хараа л да. Манай Ягараши өөрөө хүртэл бүр айгүй баяртай те арлын хамгаалагч нь бүр аюур яг л хөлс мөснө гарцсан байхад ирээд хамгаалж байгаагаар бүгдээрээ тэрж аваад баярлцгаана л да. Тэгээд яг талбай дээр гарахын өмнө болохоор Ноэл Нова Ягарашид хэлсэн байлээ. Одоо энэ Рин гэдэг залуу бол угаасаа ерөөсөө хинт ч найдахгүй зөвхөн өөрийнхөө хайптай тэр темпэн дээр тоглож байгаа. Тиймээс одоо бол ерөөсөө юу ч бодохгүй дайраад ирэх байх гэж хэлсэн байлээ. Ерөнхийдөө л одоо юу ч бодохгүй дайраад ирнэ гэдэг чи одоо алдаа авах магадлал бүр хамаагүй өндөр байхгүй юу. Тиймээс одоо Ноэл Нова гарахаас өмнө Ягарашид гэж одоо заасаг гэх юм уу та. За тэгэл нөгөө Ягарашин дээшээ орилол тэнгэр буддаа минь баярлаа гэж байжлаа юм л да. Ягаад гэвэл одоо энэ Blue Lock дуусгаас өмнө одоо ямар нэгэн хөлбөмбөгийн клубээс хүсэлт авахгүй бол энэ залуу чи одоо тийм сүмийн номлогч болох гээд байгаа шүү дээ. За одоо тэрч тийм байж. Одоо Ноэл Нова те одоо бүгдээрээ зүгээр тайвширцгаа. Одоо угаасаа ингээд айлын бүр ерөөсөө зогсоошгүй байсан тэр Ринийг одоо зогсоох аргалгаа олцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо талбай дээрх байдал ерөөдөө тэнцүү болж ирж байгаа. За энэхүү Ноэл Нова өөрийнхөө багийг дагуулаад урагшаага дайрлаа шүү. Бүгд намайг дагаад л гэж хэлснээр бүгдээ одоо Ноэл Новыг дагаад гүйцгэнэ. Ноэл Новатай тулдаг хоёр нь болохоор одоо Шидо, Чарлз хоёр байдаг л да. Бөмбөгийг булаах гэж дайрсан ч гэсэн Ноэл Нова гайхалтай чадвараар бөмбөгөө сугалж авангуудаа шууд хажуудаага Кайзер руу дамжуулдیں۔ Кайзер ч гэсэн өөр дээрээ бөмбөгийг их удаасангүй. Нанаасаа урдаас нь тулаад ирэх үед буцаагаад Ноэл Нова руу явуулчихна. Энэ бүхнийг одоо Исаги маань одоо хажуунаас нь хар зогсож байгаа. Яаж л зүгээр хойнд одоо үлдрүүдээ мэдээж хэдэнтэй одоо хоцож тоглох гэж хичээгээд урагшаага гүгээлхнэ. Тэрийг нь одоо Ноэл Нова анзаарсан аятай одоо Исаги руугаа бөмбөг дамжуулж ингэж хартал одоо Исагиг бэйтлэнгүүтээ цаанаага Кайзер руу бөмбөг явуулсан байдаг. Яагаад ингэж Кайзер руу явуулсан бэ гэвэл Ноэл Нова болохоор одоо энэ Кайзерийн доторх тэр эгог нь сэрээгээд улам ингээ хүчтэй хүн болгоод өөртөө өрсөлдөгч хүссэн байдаг л да. Өөртөө өрсөлдөгч хүсэж байна гэдэг чинь болохоор одоо Ноэл Нова те илүү сайжирмаар байгаа хэлэхгүй юу. Тиймээс би илүү хүчтэй болмоор байна гэж одоо тэр хоёрт одоо хэлж байгаа.
Нойл нөө тэгэл амар хар нүд мүдтэй болоод айлын хагас хамгаалагчдаар тулаад иртэл нөгөөх нь бүр сандарч твдээд бүр яг л энэ хөлс мөсөн цувгангуудаа одоо Нойл нөөг тэ бүр ингээд хөл бөгөж шууд ингээд шанаадаад авбал яах вэ? За инхүү Аоши Токимицу гэх залуу ингээд шара хуудасаар торгуулдаг л да уг нь улаан утас байх болоо гэж үзсэн. Тэгтээ яах. Тэгэл өөрөө нэлээд зовцсон царайтай би одоо юу хийчих вэ гэсэн байдалтай одоо тий. Угаасаа өөр хамгаалах нэг сонголт байгаагүй л дээ. Гэхдээ одоо яг энэ үеэр бол одоо манай Исагигийн толгойд байдал нэлээд хүнд байдаг л да. Нойл нова одоо Кайзерыг сайжруулахын тулд Исагийг одоо ашигласан болж таарж байгаа байхгүй юу? Нөгөө талд нь те өөрийнх нь өрсөлдөгч болох ийн ч гэсэн одоо те өөрийнх нь бүр амар давуу талыг гаргаад бүр яг л лааш түгээгээд байгаа та. Яг энэ хүүтэй энэ мутацид орсон тоглогчдын дундод одоо манай Исаги бол бүр яг л тийм хумхын тоос шиг одоо өөртөө мэдрэмж авдаг л да. Нойл нөө тэгэл одоо Кайзертай цог чи одоо зүгээр одоо Кайзер импакт хийгээд дуусгачихаа ухааны юм ярьж байдаг. Харин дээрээ бол манай Исагитай би одоо бүгдий чинь одоо байхгүй болгоно гэсэн харцаар одоо эргэж харж байгаа штэ. Саяны одоо тэр одоо нудрагны алдаанаас олж бастард мөнхөн баг одоо чөлөө цохилт хийх хэрэгтэй болсон байдаг л да. Мэдээж цохилтыг болохоор одоо Кайзер энэ одоо түрүүнээс хойш Кайзер импакт хийгээд асуугдсан да. Тэгэд энэ Нойл нуугаас одоо Кайзер асууж байгаа байхгүй юу? Та үнэхээр намайг одоо энэ сайжруулахын тулд Ноёгоос лигт ирсэн юм уу гэж асуухад нь Нойл нөгөө тийм ээ л гэж хариулдаг. За хэдүүлээ одоо болохоор энэ Нойл нуугийн эгогийн талаар жоохон мэдэж авна л да. Уг нь одоо Нойл ноо ч одоо дэлхийн хамгийн шилдэг довтлогч гэж нэртэй явдаг ч гэсэн өөрөө болохоор наа чи болохоор надаа хүмүүс өгсөн нэр юм а гэж одоо боддөг юм байлээ. Би зүгээр л тийм довтлогчийн амьдралаар амьдардаг хүн л дээ. Одоо зүгээр л одоо тэр одоо энэ довтлогчийн амьдралаар амьдарч явах үйл явцад л надад тэр дэлхийн шилдэг гэдэг нэр ороод ирсэн гэж байгаа байхгүй юу? Одоогийн миний хувьд бол одоо хамгийн том дайсан бол энэ Локи байгаа. Гэхдээ яг хөө би удахгүй надад чи дараад авцснаа. Тэрний дараа одоо надад илүү одоо тийм хүчрхэг дайсан хэрэг болно. Тэр нь чи байна гэж одоо энэ Кайзерт хэлээд байгаа байхгүй юу? За яг энэ хүүер болохоор манай Исаги сүүлийн голыг булаач гал бодож байдаг л та. Хэрвээ одоо бөмбөг зүүн болон руу ингээд хүрээд одоо тэгээд буцаа ойгоо гараад ирвэл би одоо зохио оруулчихна. Эсвэргээрээ одоо ирж байгаа бөмбөгийг замаас нь далилгаад гол оруулж болно гэсэн хоёр сонголт байдаг. Гэхдээ одоо манай Исаги болохоор тийм супер хүн биш те. Мэдээж баруун юм зүүн талын нэгэн рүү л гүйж чадна. Одоо тэрийг одоо аль нь вэ гэдгийг л шийдэх гээд байгаа байхгүй юу? Харин одоо тэр чөлөө цохил цохих гэж вэ Кайзерийн толгойд юу бодож байгаа нэгэвэл би одоо тэ хизээ чин Нойл нуугийн бэлдсэн замаар явахгүй. Би одоо өөрийнхөө түүхийг өөрөө бичнэ гэсэн одоо тийм эго дотроос нь буцаж яадаг л да. Ерөнхийдөө одоо Кайзер энэ цохилтонд бүхий л одоо хүч сэтгэлээ шингээхээр шийдсэн байдаг л да. Яг цохих гэж байгааг нь одоо уншаад гэх юм уу манай Исаги баруун руу юм уу зүү юм уу гэдрэг одоо гүйх гэж байгаагаа шийдэж байгаа. За инхүү Кайзер нөгөө нэг чөлөө цохилтоо хийнэ. Шууд л зүүн болон руу буюу нөгөө нэг банана цохилтоо хийдэг. Исаги бүр яг л тэрийг уншсан тэр зүг рүү гүйжээд байгаа байхгүй юу? За яг л миний бодсон шиг боллоо. Одоо эндээс нөгөө нэг те хоёр буу шиг цохилтоо хийчихэл хангалттай гэсэн чинь бөмбөг одоо өмнөх одоо гоолоос хамаагүй илүү далигаад баруун болон руу чиглэсэн байдаг. За Исаги маань болохоор одоо Кайзер тууртагдсанаа мэдээ тууртагдах нь цааш юм дээ. Ер нь л буруу таамагласнаа мэдээ сандраа зогсч байтал араас нь Локи тэрийг харангуудаа маш хурдан талбай руу одоо бөмбөг рүү гүйжээдэг. За айлын баг битгийл Исаги хүртэл тоотоолж чадаагүй тэр баруун болон дахь цохилтыг Локи ирэнгуудаа хөлөөрөө хаагаад гаргачнаа. Тэгээд одоо энэ Локигийн хэлж байгаа одоо юм амар зэрлэгтэй те. Кайзер импакт ийм удаа юм уу гэж асуудаг. За гэхдээ манай хэдэд бүр ерөөсөө бодоод зогсоод байхад цаг байсангүй л дээ. Бөмбөг шууд л тоглолтод орно мэдээж айлын хаалгатай ойролцоо байгаа штэ. Тэрхүү тэнгэр дээр ойж гарч ирсэн бөмбөгийг Карасо мөргөнгүүтээ цөрийгөрөө дамжуулдаг. Цөрөгийн одоо нэг жет контр буюу айгүй хурдан гүйдэг одоо чадвараа ашиглаад бөмбөгөө туугаад одоо сөрөг давталгаанд маш урдан орж байгаа. За дөнгөж сая бид нар одоо тэр одоо Локигийн тим гоц авиастай хаалтыг ингээд харсан да. Исаги маань болохоор одоо бөмбөгний ардлаас гүйж явахдаа тэр гоц авиас гэж яг юу илээ гэж боддог хэвгүй юу? Одоо хичнээн ихт одоо тийм тооцоолол гаргалаа, логик хийлээ, тоглолтыг уншлаа ч гэсэн тийм гоц авиастай хүмүүсийг бол одоо манай Исаги яаж чадахгүй байгаа даа. Тимээс одоо Нойл новоогоос тусламж авах гээд одоо хажууд нь гүйж явахдаа асуудаг хэвгүй юу? Би одоо яг ийм нөхцөл байдалд яг юу хийж чадах вэ гэж асуудгийн. Нойл ноо болохоор тэ өмнө нь одоо тийм ялах онлоо одоо толгой дотроо зохио гэж одоо гүр Исагид хэлсэн дээ. Би зөвхөн шилдэг болох хүмүүсийг л сонирхдаг. Одоо би чамаас бүр юу ч мэдрэхгүй байна. Исаги чи одоо юу те надаа одоо ямар ч хэрэггүй гэж одоо Нойл ноо Исагид хэлчихэж байгаа байхгүй юу? За манай Исагигийн чадвар болохоор яг тийм гоц авиас биш. Зүгээр л тийм гоц авиастай хүмүүст амархан дасдаг зүгээр л тийм чадвартай одоо тийм сурдаг хүн байгаа байхгүй юу? За гайс онол хэтэрхий ихтлээ бүгдээрээ буцаад тоглолтонд орцгоё. PX-ийн сөрөг давталгаа явсаар бөмбөг одоо Чарльзын хөлд ирсэн байдаг л да. За та нар бараг мэдчихэж байгаа дөө. Ер нь Чарльзын хөлд бөмбөг ирлээ гэхэд угаасаа хамгийн сүүл тэн дээр очих нь тодорхой. Тэр нь болохоор Шидо байдаг.
Мэдээж одоо тэрийг Kaiser уншсан байж таардаг л да. Kaiser за та нар чи өстой миний нүднээр л хизээш бөмбөг авахгүй гэд Shido-г хаагаа зогсож байтал тэр хоёроос ч одоо илүү урдх ирээдүг харцсан хүн болохоор ийм байж тараад одоо урдуур нь оронгуудаа бөмбөг аваа явцдаг. За Rini нөгөө нэг галзуу мангас шиг тоглолт нь эндээс харагдан л та. Одоо манай бүхий л хамгаалагчаар түүнд бүр юу ч болохгүй. Гэхдээ бид нар одоо угаасаа тэр 4 дахь гол орсноос хойш Rini эсрэг нэг хүн бэлдсэнтэй. Тэр нь Igarashi байдаг ихгүй юу? Igarashi буцаж гарч ирэнгүүтээ Rini урдуур биеийн хаалт тавихад Rini нөгөө нэг Igarashig нь мөргөж унгаагаад ахиад алдаа авчихна. Ийхүү одоо Rini мангас шиг довтлогыг ахин нэг зогсоож одоо бастард мөнхий залуус одоо бөмбөгөө буцааж авах нэг амьсгалах хугацаатай болж байгаа байхгүй юу? За яг энэ үеэр Isagi маань болохоор тимтэй бүр үнэхээр цөхөрцөн гутранг байдалд орцсон зогсож байна өө. Үнэхээр л одоо тэгэж ингэж их лог ашиглаа тим гоц авьяастай хүмүүсийг ялж чадахгүй бол одоо тэгэл өөр ямар сонголт байгаа юм те өөр ямар одоо тоглох арга зам байна гэдэг өөрөө толгойдороо тунгааж байна. Үнэхээр л одоо ингээд тим гоц авьяастай хүмүүс үнэхээр л тим байж боломгүй логикт нийцэхгүй зүйл хийгээд байгаа нь бүр одоо угаасаа Isagi ерөөсө төсөөлөхийн аргагүй шүү дээ. Тимээс бол одоо би энэ дундаа те юу ч биш юм байна. Би зүгээр энэ хүмүүсийн гол зүгээр алга болох юм байна гэдгийг одоо бүр өөрөө амар ойлгож эхэлдэг л дээ. За бүр амар товчхоноор тайлбарлаад хэл яг ивэл одоо Isagi өөрийгөө ялж байгаа төрхийг ерөөсө төсөөлж чадахгүй байгаа. Одоо тэр хооронд болохоор Jinpachi одоо тэр зурагтаар Isagi-г харангуйтаа одоо нэгэн онол тайлбарлана л та. Isagi маань одоо болохоор ерөөсөө тийм нэг те цаашаа ерөөсөө зам нь үргэлжлэхгүй нэг тийм хананд тулаад ирсэн тийм одоо блоклолцсон юм шиг одоо байдал байгаа та. Гэхдээ одоо тэр тулаад очсон байгаа хананд ингээд очно гэдэг чинь өөрөө амар том даваа байхгүй юу? Одоо хананд тулж очсон хүн болгон одоо тийм шин замыг нээх чадвартай. Иргэд бол одоо evolution буюу өөрчлөлт шинжлэлт хийж эхэлдэг юм л дээ. За тэгэхээр бүгд дээр ахиад нэг формула буюу томьёо тайлбарлаа. Энэ нь болохоор хувьслын томьёо. За амьд бие одоо ингээд бүтгэхэд болохоор одоо тийм угаасаа нэг тийм үндсэн одоо хууль байдаг да. Аавын болон ээжийн генээс үлдээд одоо тийм хүүхэд гардаг. Одоо та нарт одоо энэ зурган дээр одоо тайлбарлахад амархнаар нэм слайм байна гэж сөөлчихсоо. Гэхдээ одоо энэ хуулбарлах үйл явцад алдаа гарч болно. Одоо та нарын харж байгаагаар иймэрхүү сүулттэй байж болно, тийм жижигхэн байж болно, өндөр байж болно, одоо те ингэж хурдан зүүмэлдэг, хурдан гүйдэг байж болно. Гэхдээ одоо тийм заримдаа тийм мутацид орсон одоо тийм үр төлн одоо ерөөхдөө бусдадаа гадуурхагдаад бусдаагаа одоо өрсөлдөхөд хэмжээнд очиж чадахгүй улмаас одоо тийм өөрийнхөө үйл төлийг ингээд үлдээж чаддгүй юм байна л да. Гэхдээ маш ховор тохиолдолд одоо тэрхүү одоо тиймтэй мутацид орсон ген нь тийм өөрт нь ашигтай байдлаар орчиндөө дассан байдлаар одоо хуурч болдог. Одоо та нарын харж байгаа шиг одоо тийм амар урт хүзүүдэд төрчүүл одоо тэр модон дээр байгаа альмыг идэж чадах жишээ нь. Ийхүү одоо байгалийн шалгарал явагдаж одоо тэр одоо модон дээр байгаа альмыг идэж чадахгүй нүхэд одоо идэж чаддаг нь одоо өөрийнхөө одоо үр төлийг үлдээгээд явах жишээ нь. Одоо тэгэхээр одоо нэг слайми нийгэм байсан чинь одоо тийм өндөр хүзүүтэй ийм нэг одоо юм одоо шинэ амьтдын 900 гэдээ үүсэж байгаа гэсэн үг байхгүй юу? За ингээд одоо бүгдээрээ тийм өндөр одоо шинэ амьтад үүссэн байсан чинь нэг нь гид ингээ гартай болыг төсөөл л дөө. Тэгвэл одоо энэ гартайнууд нь те одоо шинэ шалгарлаар үлдэж одоо бүгдээрээ гартаа болж эхлэх гэхгүй юу? Ягаад гэвэл одоо тухайн орчиндөө дасан зогсох чадвар нь хамаагүй илүү байгаа учраас. За үүнийг л хувьсэл гиндэ гэд одоо Jinpachi дог царай гарангуудаа сандал дээр яриа сууж яадаг л та. Тэгээд нөгөө нэг тослох нь асуудаг гэхгүй юу? Одоо таны яриад байгаа энэ хувьсэл гэгч зүйл хөл бөмбөгтэй ямар холбоотой юм бэ гэж асуудгийн. За яг одоо энэ нь болохоор одоо Jinpachi-гийн тэн өөрийнх нь яг толгой доторх хувийнх нь онол юм байл л да. Одоо тийм бусдад байхгүй шинж чанартай ингээд төрсөн хүмүүс бусдаар ингээд ойлгуулахад одоо маш хэцүү байдалд ордог юм байна л да. Ерөнхийдөө бол амар хэцүү амьдралыг туулгаа гэж ойлгоно. Гэхдээ одоо тэр хүнд байгаа зүйл одоо хүн төрөлхтнийг дараагийн төвшөнд аваадчих одоо гейм байж болно гэж байгаа байхгүй юу? За үнэхээр л одоо тийм гентэй хүмүүс нь одоо тийм мундаг зураач, амар агуу дуучин, тэ шинжлэх ухаанч, тийм гайхалтай программист ч юм уу тэ юу ч байж болно яг үндэ. Тэр хүмүүс нь одоо дэлхийд ямар нэгэн шин зүйлийг түгээгээд тэр нь одоо хүмүүсийг одоо югмэр чимдээ одоо шинэ генийг бүтээхэд нөлөө үзүүлчихвэл одоо тэр нь одоо югмэр тийм гоц ухаантай хүмүүс гэж одоо ярьдаг юм байна л да. Миний одоо дөнгөж сая дурдсан шиг тийм гоц ухаантай хүмүүсийг тэгэж гадуурхдаг, үйл тоодог те генийн цаашаа одоо үргэлжлэхгүй байх магадaltaй байдаг гэж хэлсэндээ. Харин одоо энэ гоц ухаантай хүмүүсийг одоо анзаараад тэднийг одоо тийм ашигтай аргаар одоо нийт танилцуулаад тийм одоо хождог, өөрсдөө хождог тийм жижиг одоо бүлэг хүмүүс байдгийг юм л дээ. Тэрхүү хүмүүсийг болохоор тийм авиастай суралцагчид гэж нэрлэдэг заяа. За одоо түрүүнээс хойш энэ баахан онол яриад юу болоод байна те ингээд ойлгохгүй юмсаж магадгүй л дээ. Тиймээс би бүр амар энгийнээр ингээд зүгээр хэдүүг нь батгаад тайлбарлчихъя. Одоо ийм гоц авьяастай хүмүүсийг ашиглангуудаа өөрөө хөгждөг гэж хэлж олон заяа. Яг энэхүү хүн болохоор одоо манай Isagi байхгүй юу?
Тимээс болохоор одоо Жимпачи те одоо чи нүдэ нэгээч Исаги чи одоо яг юугаа хүлээгээд байгаа юм бэ гэсэн байдлаар одоо дэлгэцний цанаас л өөртөө тайлбарлаж сууж байдаг л да. За guys ийхүү одоо нөгөө нэг рин дээр гарсан алдаанаас ингээд бастард юм хүн бөмбөгөө авцсан шууд л одоо Игарашигаас новелороо бөмбөг дамжуулаад бөмбөг тоглолтод орж байгаа байхгүй юу? Исаги гэхдээ яг ч өөрөө тийм зөвхөрөнгөөр сунчаагүй байдаг л да. Өөр болохоор тэр хурдан сурдаг ингээд чадвараа өөрөө мэдээддэг байхгүй юу? Тимээс одоо би ингээд угаасаа яаж хийж байгаа л одоо аргын олоод сүүлийн голыг оруулснаа гэсэн итгэлтэйгээр урагшаага гүйж байх боловч одоо түүний хажуугаар энэ Локи бүр асар хурдан үгөө өнгөрдөг л дөө. Яг ингээд нэг тийм амар хурдан үгөөд өнгөрөхийг харангуйтаа Исаги ахяал тэгээ гутраал гэлэн л дээ. Үнэхээр тэ яаж ингэж ийм хурдан гүйж байгааг гүйцэх юм бэ? Тийм биз дээ. Тэгэл одоо Исаги толгойтроо ингээд бурхныг хараад байгаа байхгүй те. Бурхан үнэхээр шудраг бус юм а гэсэн бодолтой гүйж байхад хажуудалд нь Кайзер заяа бүр чи яаж ийм шудраг ус байж болох новшийн бурхан бэ гэж хажуудаг гэдэг Исагигийн хажууд орилоо гүйжэвэл яах вэ? Одоо ингээд Исаги ойлгож байгаа шүү дээ. Кайзер ч гэсэн яг Исагитай адилхан яг тийм одоо гоц авьяастай хүмүүст ингээд өөрөө дарлуулж байгаа гэдгийг ингээд харж авдаг байхгүй юу? Уг нь өөрөө Кайзер ч өөрөө гоц авьяастай байгаа шүү дээ. За sorry guys бүгдээрээ тоглолтондоо буцаад орцгоё. Нөгөө нэг Локи чин новел наваагаас бөмбөгийг болоож авангуудаа сөрөг давталханд орж идэг л да. Яг тэр үеэр одоо Star Change System буюу одоо их багш нар суухад минут үлдсэн байдаг. Яг энэ хүээр одоо Исагигийн ойлгож авдаг зүйл гэвэл одоо Кайзер ерөөсөө тийм гоц авьяастай тоглогч биш. Кайзер яг л Исагитай адилхан тийм одоо хурдан сурдаг төрлийн юм байгаа хгүй юу? Исаги яг энэ үед одоо тэр одоо дөнгөж сая Жимпачигийн яриад одоо дууссан зүйлийг ингээд өөрөө толгой дотроо эргүүлээд олоод мэддэг байхгүй юу? Дэлхий зөвхөн тийм гоц авьяастай хүмүүсээс олж ингээд өөрчлөгдөг юм байна. Яг одоо гоц авьяастай хүмүүс олон тийм хурдан сурдаг хүмүүс ингээд хоорондоо нийсчээж одоо тийм хөвслийг явуулдаг юм байна гэдгийг ойлгодог юм. За харин яг тоглолтондоо ирвэл одоо манай нөгөө нэг хагас хамгаалагч жиггэн сандарсан байгаа шүү дээ. Локи бүр хамаг хурдаараа урагшаана гүгээд ирж байгаа. Локиг хаах гэж новелэр жоохон зууралдаж байдаг боловч новел даахгүй бүр нөгөө нэг Локи ч хамаагүй илүү хурдан байж тарангуудаа хуураа гараа явчихна. Одоо гэхдээ Исагигийн боддог зүйл болохоор те Кайзер яаж энэ бүх хугацаанд өөрөө гоц авьяастай юм шиг харагдаад энэ амар тийм мундаг гоц авьяастай хүмүүсийн өдөөс ялаад байна гэдгийг одоо боддог хгүй юу? Тэгтэл Кайзер одоо яг тэр өмнөх одоо 2 дахь гол дээр илүү 3 дахь гол дээр одоо гинет одоо тийм одоо Райчи Маширо дамжуулаад Кунигамиро дамжуулаад эхэлдэг дээ. Ерөнхийдөө одоо бүхий л боломжит байдлаа ашиглаад гол хийсэн байж таарж байгаа байхгүй юу? За яг л нөгөө нэг дутсан одоо ганц PC олсон мэд манай Исагитэй хамаг л одоо би энэ одоо пазлуудаар дүүрэнгүүтээ би одоо ялахыг хүсэж байна гэж нэг тэр цав цагаан царай гаргуудаа хилээд урагшаагүйгээл эхлэн л дээ. Харин тэрхүү яар бөмбөгний хувьд болохоор Локи бүр айгүй хүнд байдлаас буцаагаад Рин руу явуулсан байдаг л да. За Ринийг одоо угаасаа буулгаж авах хүнтэй гэд бид нар ингээд санаа мөрөөдсөн да. Игараши урдуур нь гарч ирээд зогсоох гэж оролцсон боловч энэ удаа Рин илүү хөвсөлд орсон байжээ. Игарашиг бүр ямар ч зүйл хийлгүүлгүй урагшаага чигээрээ гараа явчихна. Ийхүү Рин хоёр хагас хамгаалагчтай тулж ирж байгаа юм л да. Мэдээж энэ хоёр болохоор одоо яаж хамгаалж чадах вүлээ дээ. Баруун зүүн гараараа ингээд зүгээр Рин түлхээл чигээрээ гараа явцдаг л да. Түүний өөдөөс гарч ирж байгаа хүн бол одоо Исаги заяа үсмэсэн цагаан өнгөтэй болцсон хамаг пазлуудаа нийлүүлсэн те. Одоо л би чамтай дүгэлтэн, одоо л би чамаа буулгаж авна гэсэн байдалтай Рэний өөдөөс гүйж байна. Одоо Бастард Мюхний одоо сүүлийн хамгаалах хүн одоо тэгэхээр ингээд Исаги болж таарж байгаа хгүй юу? Хоёр одоо энэ зургийг харалтаа Исагигийн эсрэг Рин те аль нь ялах вэ? Ядчихагаад нөгөө талаас Рин болохоор Исагиг харах болгондоо тийм ойлуу мутац даргуудаа илүү тийм мундаг хүн болоод байгаа да. Гэтэл Исаги зүгээр л одоо Риний хажуу талаар нь гарч өнгөрөнгүүтээ яг тэр цэгээс нь цогулцдаг гэхгүй юу? Ерөнхийдөө л одоо Исаги өөрийгөө одоо урх болгож ашиглаад нөгөө нэг хурдан сурдаг хүнээ гаргаад ирсэн гэсэн үг. Тэр нь болохоор Кайзер байдаг. Кайзер ч уг нь тэр бөмбөгөнд нь хүрдэг юм уу чавс уран блоклох гэж үзтiin. Гэхдээ бөмбөг стил ингээд ойгоод тоошоогоо ингээд эргэлттэй цохилдоод доошоогоо манай хаалга руу явж байгаа гэхгүй юу? Чигээрээ явж исэн бөмбөг угаасаа замдаа цаатаа тарангууд чиглэлээ өөрчлөн тэрийг манай батаар харж амжихгүй л дээ. Яг л бөмбөг орлоо гэтэл Шонгон ингээд ойгоод буцаа гараад ирэхэд нь арай гэж одоо Гагамаро хүү ингээд гараараа цохиж гаргаж байгаа байхгүй юу? За ийм хүү бүр яг л нэг тийм үхлийн цохилтоос амьд гарсан мэт манай одоо Бастард Мюхний залуус баярлаж гарнаа. Бүтэн тоглолтын турш нэг харагдаагач гэсэн манай Гагамаро хүртэлтэй сам хав бүр айгүй сайн ажил хийгээд саалгаа хамгаалж чадчихагаа. Хиори ч гэсэн одоо Исагигийн хийсэн үйлдэлийг эренгүүтээ магтчихэдэг л да. Одоо энэ мэдээж баярлахаар зүйл шүү дээ. Одоо сая нэг гол орсон бол бүр тэмцээн дуусгаад байлаа. Одоо ерөөхдөө энэ гоц авьяастай мундаг нөхдүүдэд ялагдаад үнэхээр одоо ингээд энд ялагдчих юм бол те би үнэхээр хизээч угаасаа энэ босч ирэхгүй байхаа гэдгийг одоо Исаги өөр амар ухамсарласан байдаг гэхгүй юу? Тимээс би тулалдах шинэ арга олсон. Би өөрийнхөө сүнсийг золиод чамаагүй энэ тэмцээн дээр ялах болно гэж Исаги хэлдэг.
Ерөнхийдөө л одоо тэр дөнгөж цаа хэлсэн тийм хурдан суралцдаг хүний чадвараар гоц авьяастай хүмүүсийг ядаж одоо буулгаж авах болно гэдгээ Исаги одоо энд бүгдэндээ зарладаг байхгүй юу? За ийхүү одоо хийцгүүрээд ингээд юм яриа зогсож байтал нөгөө нэг Star Change систем нь дуусчээ. Хоёр их багш суух хэрэгтэй болдог. Цаг нь ч зуусчихсан Локи нөгөө талд бүр нэлээд урам хугалсан байдалтай. Миний дамжуултыг гол болгож чадаагүй Итоши Ринч болоогүй байна да. Энэ хэвээрээ одоо Японы хөл бөмбөг дэлхийн аваргад оролцоход дахиад бараг 10,000 жил хэрэгтэй байхаа гэж хэлдэг байхгүй юу? Тэгтэл одоо энэ өгсөн одоо нэгэн хүний уурыг бүр амар өргөсөн байдаг л да. Тэр нь мэдээж манай Исаги. Чи зүгээр амаа татаа Локи чи дөнгөж сая ялагдцгаа мэдэхгүй байна уу гэж одоо Исаги хэлдэг байхгүй юу? Локи ч гэсэн царайтай л буцаж харна. Чи сая одоо Ринийг гол оруулахыг төсөөлсөн үү? Наад тэнэг жижигхэн төсөөллийг чинь Кайзер бит хоёр даваад гарчглаа л та. За угаасаа нэг ганцхан хурдан төрснөөс цаашгүй чам шиг амтж ойлгохгүй дээ гэж одоо Исаги одоо энэ Локиг үгээр ядаа бүр амар иддэг хгүй юу? Локи жиргэж хараад нүр нилээдгүй ууртай царай гаргана шүү. Нооч бүр тэгэл за болоо Исаги чи наадгаа алч та хотлоо. За болоо Исаги энэ ч одоо дэлхийд даяар шууд дамжуулж байгаа үүнээс илүү хэтрүүлэх хэрэггүй гэж одоо тэр Исагигийн нуруунд төрдөг хгүй юу? Тэгтэл Исаги эргэж харж ууралж одоо ногийн гарыг барьж авангуудаа чи сая намайг Кайзерыг сайжруулахад ашигласан билүү? Чи ч одоо өөрийгөө ийм байж багч гээд байгаа юм байна л да. Би одоо өөрийнхөө онлоор чиний тэнэг онлыг чинь давангуудаа сүүлийн голыг хийх болно. Дараагийн дэлхийн аварга минийхээ гэж одоо ноо дайн өддөг л дөө. За мэдээж энэхүү үгсийг бол дэлхий даяар үзэж байгаа те. Бүрхээр л хүмүүсийг тийм хөөргөж те тэр галыг асаахаар үгс хэлсэн байдаг гэхгүй юу? Гэхдээ одоо те энэ найзууд нь чи юу гэж хэлчихэ гэж одоо хүн болгон бодож байгаа ч гэсэн одоо Исаги те бүр үнэхээр л don't give a fuck man just walk into the Kaiser. За ерөнхийдөө бол Исаги шууд те юу ч бодлохгүй одоо Kaiser дээр алхаж очингуудаа хоёулаа одоо хамтарья гэж хэлдэг. Ягаад гэвэл хоёулаа энэ хоёр ч болохоор тийм хурдан сурдаг одоо тийм гоц авьяастай хүмүүсийн дундтай амьд үлдэх гэж хичээж байгаа хоёр хүн хоёулаа энэ Neo Egoist League-ийг ялалтаар дуусгаж чаднаа гэж одоо Исаги болохоор Kaiser санал тавьдаг хэвгүй юу? Мэдээж тэрхүү үгсэд нь Kaiser ч гэсэн итгэж чадахгүй л дээ. Чи бас галзуурч хаяа одоо чи намайг албанд гээд байгасан хүн биш үлээ гэхдээ Исаги хоёулаа одоо энэ хэвээрээ угаасаа хизээч энэ гоц авьяастай хүмүүсийг бол ялж барахгүй. Чи бод хоёр шиг тийм дасан те суралцдаг хүмүүст бол одоо угаасаа гоц авьяастай хүмүүсийг ялах ганцхан арга байгаа. Одоо бол угаасаа одоо нэг сөрөг дотлоонд оруулт ирийн ирээл дуусгах гээд байгаа шүү дээ. За тэгвэл ингээд хоёулаа хамтардаг л юм байж. Тэгвэл одоо сүүлийн голыг хэн хийх вүлээ гэдэг дээр одоо манай ярилцаж эхэлнэ л дээ. За тэгвэл хоёулаа энийг шударг байхын тулд хоёулаа зүгээр нэг л зүйлийг ашиглая. Аз. Зүгээр л аз guys. Хоёулаа байж болох хамгийн шилдэг одоо тийм дамжуултыг хоорондоо өгөөд хамгийн сүлдтэй тийм цохих боломжтой нөхцөлөө сохиж чадсан тэр хүн л одоо азтай байна. Тэр хүн л голыг авъя гэж тохирё гэж хэлдэг л дээ. Энэ бол одоо те бит хоёрын гоц авьяастай хүмүүсийг одоо давж чадах ганцхан арга гэж одоо Исаги хамаг пазлуудаа нүүрэндээ эвлүүлснээр Кайзерч тэрийг нь зөвшөөрдөг л дөө. Ийхүү одоо нөгөө нэг манай тамнел дээр байгаа те нөгөө нэг хоёр одоо хурдан суралцдаг те адилхан чадвартай хоёр хүний тэр гараа цогтөг мундаг хэсэг энд харагдаж байна. Харин одоо хоёр ипагшийн оронд хэн орж ирсэн бэ гэвэл манай талаас Kunigami, айлын талаас Gaben гэдэг. Gaben. За харин нэг суудал дээр ирсэн хоёр их багш ярилцж байна л да. Локи болохоор одоо энэ нойлноо хэлдэг хэвгүй юу? Тэр Исаги Yoichi гэсэн үү? Чи наад хүүдээ амаа мэдэж яваарэ гэж дамжуулаарай гэж хэлдэг. Гэхдээ одоо л нойлногийн өнцгөөс бол Исаги ерөөсө хотлоо юм хэлээгүй л дээ. Одоо тэгэхээр Локиос асуудаг хэвгүй чи тэгээд намайг ялагдсан байгаад байгаа мó гэж суухт нь үгүй би тэгж хэлээгүй байна. Хоёулаа зүгээр л Исаги Yoichi-гийн эгогийн хаалгыг нээгээд өглөө гэж хэлдэг. Одоо ерөөхдөө бол энэ хоёр их багш одоо ойлгож байгаа хэвгүй юу? Одоо энэ хоёр үг нь бол те нөхдүүдийг амар ашиглаа те одоо би чааг ашиглажлаа Исаги гэсэн чи яг үндэ өөрсдөө ч эмпатид ашиглагдаад одоо энэ шин залуусын эгог нь нэг зүгээр хаалгыг тийм нэг түлхүүрүүд болцсон байгаа байхгүй юу. За тэгэхээр бүгдээрээ шууд чулуухан тоглолтонд орцгоё. Одоо PX чигийн зүгээс бөмбөг гарч Рини эсрэг Kaiser Исаги амар гайхалтай тулаан үзэх юм шиг байна. Хажуугийн шугамаас шидсэн бөмбөг шууд л Рини хөл дээр ирдэг л дээ. Рин нөгөө л нэг амар мангас шиг техникийг ашиглаад манай гурван тоглогчийг айгүй амархан даваад гарчдгийн. Гэхдээ энэ удаа тийм амархан байхгүй. Ягаад гэвэл түүний өдөөс Исаги Yoichi бөмбөгийг булаах гэж гарч ирж байгаа. Гэхдээ мэдээж яаж ганцаараа яаж Исаги маань дийлэх вүлээ. Дийлэхгүй болохоор л сая Kaiser-аас татаад тусламж үссэн. Гэхдээ ямар нэгэн боломж гаргууд шууд л Рин зогсох гэж үздэг л дээ. Тэрхүү цогсон бөмбөгийг одоо бүр ягаж тэр баг байрнаасаа хөдлөөгүй байхад нь Kaiser доогоор шургаж ирэнгүүтээ бөмбөгийг аваад урагшаага гүүхэн дээр дээ. За ийхүү манай тим хурдан суралцдаг адилхан техниктэй хоёр маань Ринээс бөмбөгийг болоод чадчихэ. Цөргөл бодлоход орж ийн.
Яалтчгүй те нөгөө нэг бүлүү локи хамгийн эвгүй хоёр нөхөр чинь гинт хоорондоо хосолж эхлээд бүр гайхалтай дамжуулт ороодохоор бүр айлын хамгаалт бүр ягаад ч тэссэнгүй. Гэхдээ ганцхан энэ хоёрч байсангүй. Нэгэн рүүгээ дамжуулж байгаа юм шиг болонгуудаа тэр доогуур нь дамжуулт нь гараад Хёри дээр ирж гин. Хёри ч гэсэн өөрөө дотроо болохоор тийм мета вишнтэй болохоор энэ хоёрын ардаас нэлээд хоцорчихгүй шиг амархан дамжуулаад гараа яваад байна. За бараг түүхэндээ анх удаа гэж хэлж болно л да. Одоо Бастард Мюнхний 5 тоглолт дамжуулахад анх удаа Бастард Мюнхен гэдэг баг шиг тоглож эхэлж байгаа байхгүй юу? За дамжуулалт явж Хёри дээр ирдэг л дээ. Ингэснээр одоо ерөөдөө эцсийн цохилтыг хийх хүн одоо тодорхой болж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Манай Исаги байдаг. За мэдээж тэрнийг хаах гэж одоо Шидо урдуур нь бөмбөгийг блоклох гэж оролцсон боловч бүтсэнгүй. Тэр салтаагаар нь явангуудаа Исаги дээр бүр яг л нөгөө нэг хос цохилтоо хийх боломж гараад ирнэ. Исагийг хаах гэж нөгөө нэг гейбингээ залуучин байх ба. Исаги ч гэсэн тэгтээ тийм амархан юугүйсээ хаалтанд орхов дээ. Нөгөө нэг хоёр бооны техникээ ашиглаж зүүн хөлөө өргөж авах мөчөд урдуур нь Карасу орж ирэнгүүтээ бөмбөгийн таслаа гаргацдаг. Тэрхүү одоо үсэрж ирсэн бөмбөг шууд Кайзер дээр ирэх бөгөөд Кайзер тэнгэр дээр багт нь Кайзер импакт ийдэг боловч тэрхүү бөмбөгийн Чарльз бүр толгоогоороо хаана. Бас болоогүй манай одоо хоёр довтлогчийн хоёулангийнхан цохилтыг хаачингуудаа та нар ямар тэнэг юм бэ гэд хэл мэлээ гаргаастай энэ хоёр бас аваа хоёр гараагаа шүү. Үүгээр нь болохоор одоо бас манай Исаги одоо мэдж авч байгаа байхгүй юу? Энэ хоёр Чарльз Карасу хоёр ч гэсэн одоо манай Кайзер Исаги хоёртой адилхан тийм амархан хурдан даас суралцдаг төрлийн хүмүүс байгаа. За тэгээд нөгөө нэг Карасу Чарльзын хамгаалтанд орсон бөмбөг одоо цөрөгийг дээр ирдэг л дээ. Цөрөгийг ч гэсэн өөр дээрээ бөмбөгийг удаан тогтоолгүй урд байгаа Шидо руугаа дамжуулна. Шидог хаах гэж манай 3 тоглогч бүр яг л наалдаад орох үед Шидо амжаа тоошоо дамжуулдаг нь рим байдаг л да. За яг одоо та нарын харж байгаагаар бол те Кайзер Исаги хоёр хамтарсан бол нөгөө өнцгөөс Шидо рим хоёр хамтарч эхэлж байгаа гэсэн үг. Энэхүү те тоглолтын хугацаанд хоёр баг бүр яг л хоёр талаасаа яг л жинхэнэ баг шиг тоглож эхэлж байгаа нь одоо яг энэ мөшөөс эхэлж байгаа байхгүй юу? Шидо тэгээд ринтэй гоё ослоод одоо айлхан хамгаалагчдыг хуураад бүр явсаар Шидо Игарашитэй тулж ирдэг л дээ. Игараши үнэхээр л чадвараараа хаач чадахгүй боловч араас нь зуурж ангуудаа одоо баг Шидог дараад унахчаах үед нь Шидод амжингуудаа рин рүү дамжуулдаг амжчихдээ. Рин дамжуулалтаар иржсэн бөмбөгийг шууд цохих гэж ордох боловч мэдээж манай нэг хурдан суралцдаг хоёр бол юу Исаги Кайзер хоёр бол ринийг шууд ямарч бүр боломж өгөхгүй хаагаад авдаг. Ийхүү риний цогсон бөмбөг одоо хаалганы дээгүүр өнгөрж байгаа нь л тэрэлтэй. Тэгээд нөгөө нэг Кайзер Исаги хоёр ч эргэж хараал те. Та хоёр хизээж битгэрийн толгой дээр амьдарч чадахгүй гэж хэлнэ. За мэдээж саний тоглолтоор одоо Игараши Шидогийн араас зуурсан нь шар ууц болдог л доо. Тэгэхээр угаасаа энэ Игараши чи амар хүчний тоглолтоор энийг хамгаалаад байгаа ахиа шар ууц авах нь ихэд цаг хугацааны асуудал болж байгаа байхгүй юу. Тиймээс нөгөө Игарашиг одоо суулгахаар шийдсэн байдаг л да. Уг нь Игараши болохоор тэ үнэхээр л одоо уйлан дуулан одоо намайг үлдээгээч гэж Новелногоос гуйх боловч чи зүгээр суу гэж хэлдэг. Игарашигийн нүдэнд бол үнэхээр л хөл бөмбөгийн мөрөөдөл нь яг л нуруу унж байгаа те энэ хүрээл дууслаа гэсэн бодлоо орж ирнэ л те. Тэгэл уйлаа сууж өтөл хаажуунаас нь Исаги гарч ирэнгүүтээ толгойг нь илдэг байхгүй юу. Ерөнхийдөө бол те бүлүү логтарх бас нэг сайн найзан штэ. Тэгээд би чамайг 300 дугаар байранд байсанд баяртай байна гэж хэлдэг. Харин Игарашигийн оронд гарч иж байгаа хүн бол бидний мэдих Юкимия байна л да. Дээрээр одоо зүүн жигүүрт буюу Исагийн Кайзер хоёрын яг ардтал тоглох юм байлээ. За тэгээд одоо тэр илүү дутуу үгс яах вэ? Одоо шууд л одоо Гагамарууд те төв рүү цогсноор ингээд Бастард Мюнхний талаас бөмбөг гараад эхэлж байгаа байхгүй юу? Тэрхүү дамжуулалттай бөмбөгийг Юкимия авдаг л та. Яалчгүй сэлгээгээр дөнгөж гарч ирсэн тоглогч бол нилээдгүй урд хүчтэй байна. Карасу ч гэсэн өөрийнхөө мета вишнийг ашиглаад те энэ Юкимияг дарж авах гэж үздэг боловч үнэхээр л Юкимия хамаагүй илүү байж таарангуудад зөрөөд гарчдаг. Ганцхан Карасуч бишээ айлхан үлдсэн хоёр хамгаалагчийг үрдэл чигээрээ нэвтээд гарна. Үнэхээр л Юкимия те урд хүч бол байна аа. Гэхдээ Юкимияг магтаад байсан биш нөгөөд чинь бүр тууж явсаар айлын хаалчийн өмнө ирэнгүүтээ шууд ганцаараа өөрөө зөхиод оролдох боловч тэрхүү цогцолтыг Чарльз хаадаг л та. Чарльзын хаалтанд орсон бөмбөг шууд Исагийг чиглээд ирж явах боловч Исаги бүр давуулт сэтгээд өөрийнхөө хойноогоо Нест бөмбөгөө үлдэнгүүтээ өөрөө чигээрээ гүйцэтгэв л дээ. Ерөнхийдөө бол Несийг өөрлөнд дамжуулна гэж итгэсэн байгаа байхгүй юу? Даач нөгөө нэг Нес нь Кайзер ханаа гэж жагаад Карасууд бөмбөгөө алдчихнаа. Ерөнхийдөө бол те үнэхээр л Исаги гол оруулах боломжтой байсан ч Нес тэнэг царайлж жагаад бөмбөгөө дамжуулаагүй улмаас одоо ингээд бөмбөг нь одоо айлынхаа тад очиж байгаа байхгүй юу? Тээгүүр хажуугаар нь те Кайзер Несийн хажуугаар өнгөрөхдөө чи одоо ер нь хөл бөмбөгөө болоо гэж хэлнэ. Нес ч гэсэн үгүй би хөл бөмбөгөө болохгүй би чамтай зүг тогломоор байна гэж хэлсээр холовч одоо энэ Кайзер бүр амар гүн утгатай юм хэлдэг л дээ. Чи одоо энэ эргэн тойрноо харал та те ингээд хүн болгон өөрийнхөө амийг дэнжин тавьж өөрийнхөө те ирээдүг золиослон бай тоглож хахад чам шиг одоо нэг тийм хүн нэгний төглөө тоглодог хүн энэ талбай дээр огтхон ч хэрэггүй чи зүгээр хөлбөмбөгөө болоо гэж хэлдэг. За тэгэхээр guys түрүүний Карасугийн цогсон бөмбөг хажуугийн шугамаар гарсан юм байна. Ингэснээр Бастард Мюнхен бөмбөгийн тоглолтод оролцуулж байгаа.
Шууд бөмбөг Исаги дээр ирэх ба Исаги шууд Кайзер руу дамжуулах үед одоо шууд бөмбөггүй байхад нь одоо Исагиг хаах гэж Рин гараад ирдэг гэхгүй юу? Ийхүү одоо болохоор одоо Рин Исагиг хааснаар Кайзер одоо тийм ганцаараа хүнд байдалд ороод эхэлж юм л да. Одоо уг нь эргэн тойронд нь одоо Бастард Мюнхний залуус нааша дамжуул гэж гарч ирэх боловч бүгдээрээ нэг нэгний ахны хаалтанд орчдгийн. Тэгэхээр ерөөд бол одоо Рин ганцаараа Исагийг хамгаалаад үлдсэн бүхий л одоо энэ PXG-ийн хамгаалагчид одоо Кайзерыг тойроод үлдсэн багийнхны хамгаалаад эхэлж байгаа байхгүй юу? Бүр Кайзер үнэхээр л хэцүү байдалд орцсон байж байхдаа нэг газар нэг булан харангуйтаа тэрхүү булангаар бүр Кайзер импактаа ашиглан Исаги руу дамжуулт явуулдаг л да. Тэдний төлөлгөө яг л төгс болгож гинэ гэж бодож итэл Рин тэрхүү пасын зогсоочдөг. Та нар одоо Рины мутацид орцсон байгаа байдлыг харалтаа үнэхээр тийм нэг хөлбөмбөгийн манга шиг харагдахгүй байгаа зү. Тэгтээ яг энэ эвгүй юм байна л та. За яах. Рины тэр нэг эвгүй байдалд мутацид орон байж хаасан Кайзер импакт нь одоо тэр дамжуултанд таслагдаж одоо Чарльзын хөл дээр ирсэн байдаг л да. Ийхүү одоо PXG буцаагаад сөрөг довтлоонд орж байгаа. Одоо Исаги болохоор гайхаж байгаа шүү дээ. Үнэхээр одоо энэ Исаги Кайзерийн тэр гайхалтай хослыг одоо Рин яаж ингэж зогсоож чадваа те энэ уг нь гоцавьяастай төрлийн хүн байтал яаж ингэж тийм суралцдаг төрлийн хүмүүсийг давж чадваа гэж гайхаж байгаа байхгүй юу. Тэгтэл Рин болохоор одоо энэ Исагигийн бүхий л одоо тийм физик одоо биеийн хүчийг нь таамаглаад цаашаа юм да. Ергэд бол тооцоолоод тэгээд 4 метрийн зайд бол одоо Исагид ирсэн ямар ч тоглолтыг одоо хамаагүй Рин ингээд авмгаалж чадна гэж өөрөө бодсон юм байлээ. Тэр нь ч тэгээ бүтсэн. За Исагигийн өнцгөөс болохоор үнэхээр одоо энэ Рин одоо энэ 4 метрийн одоо тийм онлайн дөрсөд авч чадахгүй байгаа хгүй. Ягаад гэвэл одоо Исаги Кайзераас холдогдсон одоо энэ Бастард Мюнхний тоглолтын улам одоо хэцүү болон заяа. Тэгэхээр одоо Исагид үлж байгаа ганц тоглолт нь болохоор энэ 4 метр дотроо яаж иж байгаа л Ринийг давж гарах. За нөгөөд болохоор PXG-ийн залуус бүр нэрээдгүй хэцүүхэн дамжуултыг явуулсаар эцэц Чарльз дээр ирээд одоо ер нь довтлохоо нэрээдгүй сайн урагшсан байдаг л да. Довтлохоо явж сүүлийн мөчөс Шидодор иржээ. Гэхдээ энэ удаа Шидог нөгөө нэг хаагадаг лайтай нөхөр буюу одоо Кунигами байгаа штэ. Тиймээс Шидо ч гэсэн өөр дээрээ бөмбөгийг нэх удаан тогтоодгүй шууд хажуудалд байгаа Рин руу явуулдаг. Ринийг одоо угаасаа манай одоо Исаги Кайзер хоёр л угаасаа арга олцсон байгаа штэ. Яг тэрхүү мөчт нь ингээд хоёулаа зэрэг гарч ирсэн боловч Рин бүр энэ удаад бүр айгүй тийм том тэмцэл үүсгэдэг л дээ. Тэрхүү тэмцэлд Кайзер Рин хоёр бүр айгүй их тэмцэл болж ээж хоёулаа бүр газарт унан байж тэрхүү бөмбөг нь одоо дээшээ тэнгэр рүү одоо хөөрөөд Исаги ганцаараа тэндээс нь гүйж саардаг гэхгүй юу. Нөгөө нэг көөж гарч ирсэн бөмбөг болохоор Юкимиягийн хөлд ирсэн байдаг л да. Юкимия нөгөө нэг гайхалтай тоглолтыг хийнгээ бүхий л хамгаалагчдыг нэг нэгээр нь давж гарч ийн шүү. PXG-ийн зүгээс сүүлийн хамгаалтан дээр 3 үлддэг л дээ. Нанасаа цүрүүгийн дээр цаана нөгөө нэг гейб юм уу да. Тэр үнэхээр хэцүү байдалд орсон болохоор Хёри руу бөмбөгөө дамжуулдаг. Хёри ирсэн бөмбөгийг авангуудаа урдагаа 2 хамгаалагчдад аваад сүүлийн хамгаалагчдаар тулж ирэх нь тэрэ. Мэдээж түүний урдтай нөгөө нэг сайн найз нь болох Исаги гүйж байгаа. Гэхдээ бас ганцхан Исаги ч бас хажууд нөгөө нь Кайзер гүйгээд байгаа хгүй. Иймээс Хёри ингээ сонголтын дээр тулж ирж байгаа. Исаги юу Кайзер өгсөн. Тэр дотроо одоо өөрийнхөө шийдвэрийг гаргаад яг л дамжуулах гэж байтал түүний урдор Карасу орж ирэнгүүтээ одоо дамжуултыг хаадаг л та. Мэдээж Хёритэй энэ хүртэл ирчингүүтээ мэдээж энэ ганцхан Карасу гэдэг залуун дээр зогсохыг хүсэхгүй шууд нэгээс нэг дүэлд орно. Харин тэр жоохоо хойно болохоор энэ Кайзер энэ хоёулаа бүр урагшаа бөмбөгний төлөө тэмцэлд орж байгаа байхгүй юу? Дэдний хажуугаар Исаги зөрөөд өнгөрөлд одоо Рин Кайзер хоёр ингээд завааралтаад байж байгааг одоо Исаги ашиглангуудаа урагшаа гараад ирж байгаа. Гэхдээ Кайзер ч гэсэн Исаги тим амархан ялагдчихыг хүсдэггүй л дээ. Тэгэл Кайзер ч гоор Исаги руу яваад Рин нөгөө хоёр дээр нь те яг л гуруулаа ингээл заваарлаад урагшаа гүйжиж таарна л та. Тэр үеэр болохоор Хёри Карасутай хийсэн дуэл дээр ялсан байна. Арай гэж нэг боломж гарвуугүй юу? Одоо тэр 3-ын дууд ингээд дамжуулт өгж байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө нэг Рин Исаги хоёр чинь нэгэнтэйгээ зууралтаад одоо цогох боломж Кайзерт гарч ирж байгаа. За тэгэл Кайзерч би яста азтай байна шүү гэд яг л урагшаага бөмбөгөө авахаа гүйжээд л түүний урдуур Шидо ороод ирнэ л дээ. Тэр хоёр нэлээд тэмцэлцсний дараа бөмбөг нэг газарлаа суурин гарахаа тэрхүү бөмбөг Чарльз дээр ирсэн байдаг. Гэхдээ Чарльз тийм амархан бөмбөг авчдаг бол сайн л байна. Кунигами нөгөө нэг алдарт мөргөдөг тоглолтоо ийнгүүтээ тэр хоёрын одоо голоос нь бөмбөг үсрэн гарахаа тэр бөмбөг яг л Исаги Рин хоёрын голд ингээд унж байгаа юм шиг харагдана. Гэтэл одоо тэгээ Исаги Рин хоёр чинь нэгэнтэйгээ зуурлаж байгаа бөмбөгөө авч чадсангүй. Тэрхүү Аз гэх чадвар одоо нээстээр ашиглагдсан байдаг. Бөмбөг нь явсаар нээстээр ураад ирнэ. Нээс бас тэгэл тэр толгой дотроо нэг хөөхөө хөвсөл мэсэл явуулаад байгаа байхгүй те. Би ингээд өөрлөгдөж чамд харуулнаа. Би заавал чамтай ингээд шилдэг нь болно. Кайзер гээд нөгөө нэг итгэлээ алдахгүй нэг гайхалтай цохилт хийдгийг. Тэрийг одоо хүмүүс цохил гэж боддог боловч яг үндэ дамжуулт байдаг. Тэрхүү бөмбөг яг л Кайзер дээр ирж байгаа юм шиг харагдсан боловч нөгөө хүн Исаги Йойчи байж таарна л та.
Ерөнхийдөө л Исаги болохоор талбай дээрх бүхий л хүмүүс өөрийгөө Кайзерыг читгүүлэхийн тулд нэг тийм шин хувьсалд ороод тийм мутац явагдсан байгаа байхгүй юу? Хүн болгон л Нээсийг Исагид дамжуулчлаа гэж бодно л да угаасаа. Нөгөө нэг Кайзер нь бүр галзуурж байгаа юм чи тэ Нээс гэж ойрлоо тэр хажуудан тэр Нээсийн царайг харалтаа what the fuck man. За тиймэрхүү шулуун дамжуулалтаар иржсэн цохиллыг Исагийн агаар дээр нөгөө нэг хоёр бууны техникийг ашиглан цохино. Ийхүүтэй бүлүүл огтох чөтгөрийн хаан буюу Исаги Йойчи энэхүү тоглолтын 5 дахь голыг оруулснаар Бастард Мюнхен PXG-ийн тоглолт 3-2-ийн харьцаатай Бастард Мюнхений ялтаар дуусч байна. За та бүхэн тоглолтын дараах жоохон зүйлсээс хүргэе гэвэл манай залуус бүр ихээхэн баяр хөөр болж Исагиг тэрвэрж аваад айлын PXG-ийн залуустай үнэхээр л Desperate царай гаргацсан байж таарад хамгийн их шок болсон болохоор энэ Kaiser байгаа байхгүй юу? Яг тэрхүү эцсийн дамжуулалт явах үед нь Исаги бүр яг л өөрийгөө Kaiser шиг харагдуулж чадсан байгаа байхгүй юу хамгийн гол нь. Ингэснээр болохоор нөгөө нэг Исаги Kaiser хоёрын бүр 5 геймийн турших тэмцэл нь үүгээр дуусж байгаа. Исагигийн ялтаар дуусж байгаа байхгүй юу? За тэгэл манай Исаги тэгэл гол хийчингүүтээ Kaiser дээр ирэнгүүтээ бид хоёрын нөгөө нэг их удаан тэмцэл чинь үүгээр дуусах шивтэй. Миний хамгийн шилдэг алиалагч байсанд баярлаа гэж Исаги гараа сонгодог. Гэхдээ Kaiser бол үнэхээр тэдгээр үстэд нь айгүй ууралж байгаа. Мэдээж Исагид ялагдсан. Ийхүү бид Neo Egoist лигийн аваргуудыг өгтөж авч байгаа юм л да. Бастард Мюнхен багдаг баг. Бүгдээ алгачаарай. Пачи. За тэгэхээр guys манай бүлүүлок манга спойлерын Neo Egoist лиг яг үүгээр дуусаж байна. Үнэхээр урт бичлэг боллоо. Та бүхнийг ч удаан хүлээлгэлээ. Ямар ч тач энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд лайк, subscribe-аад архаа битгий мартаарай. Ну, погоди! Любимый мой, родной!